Доошо тийшээ. Энэ авс. Оо. 100 жилийн түүхтэй сүүжиг та бүхэндээ задлж өгч. Тэгээд бай та нартай сомбук хийж өгч байна. Сүмэг Сүмэг хийж өгч Женро сүмэг. За cheers guys. Төлөө. Комбэ. За сайн байцгаана уу эрхэмдэл сонсогчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Та бүхэн маань шин дугаартайгаа тавтай морилно. Бид бүхний хүлээсэн ийм сайхан дугаар маань яг одоо эхлэх гэж байна. Ингээд бид бүхний мэдих AKA дойд та бүхэндээ хүрэлцэн ирсэн байна. Та бүхний өсөлтөө дойд. 2 дугаар салаа гэсэн та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр зэрэг өмнөх подкастнаа шал өөр хүн та бүхнийг угтах болно. Яг тэгэхээр миний нүур харсан. Дээрээс нь өнөөдөр би ууж байна. Халанцуу яриамэр болчихё. Тий халанцуу пүү подкаст болоноос. За тэгээ бид бүхний мэдих бид бүхний хайртай за шоошинхэн одоо guest host зол маань хүрэлцэн байна. Хүш бэж байгаа. Яасан бэ? Зол явж Энэ байгаа. ерөөсөө энэ подкаст байдгүй юм байлээ. Чамд ерөөс боломж авахгүй. Яа ийш. Өө. Чи сая таныг тайлбарлаад эхлэхээр намайг ярих чинь гэж. Энд баахан ингэж. Цэг өвцэг эл манай зол найз маань хүрэлцэн байна. Тэгээд зол найз маань удаан одоо камерын өмнө гараагүй ингээд энэ бид бүхнийхээ подкастаар ирсэн байна. Ирсэн баярлаа. За тэгээд манай зочноор бид бүхний удаан хүлээсэн энэ дугаарыг хийх гэж бид бүхэн 7 хоног хүлээсэн. Тэгээд 7 хоног хүлээсэн жүжигчин. Тийм. Зүг өрөөж байгаа шалтгаан нь болсон байх үед. Жүжигчин отхон цуул хүрэлцэн ирсэн байна. AK зөвч нэг хейж ин. Хейжна. Чинчаа. Вэ. За ингээд та бүхэнтэй хамт тэгээд хайрт пүү ах чинь байна. Тэгээд Бидний хайртай пүү ахтай баярлаа. Баярлаа. Дахиад орцсонд баярлаа. За эхэлцгийх үү. За Хайр дурлалыг өнөөдөр бүгдээрээ баацах уу? Яа зүрх тоглох юм. Монголын одоо дейтинг амьдралын чиг мөрийг бүгдээрээ гаргая өнөөдөр тий. Өнөөдөр бодлоо бид бүхэн цоошинхэн хамтран ажиллагч нартай. Дээрээс нь цоошин хост цоошин одоо зочдтойгоо хамт байна. Тэгээд англиуныг бас зарим хүмүүс асууж магадгүй гэж бодож байна. Англиун маань 2 сарын хугацаатай Филиппин явсан байгаа. Тэгээд англиундаа амжилт хүсье. Дугаараа бүгдээрээ хамтдаа эхэлцгээе. За нэг уучих. Оо. Тэгтээ гоё юм аа. Ойр дугаар болохоор тэгээ дамлаа. карьер аваа гарсан байж. Сөөж пи уугаагүй гэсэн шүү. Тэрнээс ойрд бол уусан шүү. Хэдүүлээ чи нөгөө нэг. За манай хоёр үндсэн зочноор маань сонь сайхан юу байна? За хэжнээс эхлэе гэж бодож байна. Анх удаа өнөдөр уулзч байна. Тэгээд жүжигчин тий. Жүжигчин хамгийн сүүлд хохирогч гэнэнд биш хохирогч гэнэ. Хавтас тэрэгт гэнэнд тоглосон. Тэгээд сонь сайхан урлагийн өндөр амжилттай юу? Сонь сайхан юу байна? Тайд дэлгэцийн уран бүтээлүүд маань сайн уу? Баярлаа юуны түрүүнд. Сайн одоо муу гэж хэлвэл одоо муухай шүү дээ. Тэгээ яг хуу төгсөөл шууд амар гоё энэ төрч түн байна. Уналттай босолттой тэгэл явж л байна. Өөрийгөө жоохон нөгөөнийг зөвхөн дэлгэц гээд хаацсан байсан. Тэгээ сая сүүлд тайзан дээр ажиллаж үзсэн бас гоё юм билээ. Тэгээд одоо тэнчэнээс амар урам зориг аваад ер нь ингээд мэрэгчлээ болдог ч юм билүү гэж бодцсон явж байсан. Бөөрөө. Ер нь жоохон буруутчтэй гэж бодож байсан. Сүүл рүүгээ өөртөө ингээд амар өөрөөр анх удаа бахархаж үзээд болохоор юм биш үү гэдэг. Тэгээ ер нь одоо жоохон камбэк хийх төлөвтэй байгаа. Баяргий. Ее гоё. Ер нь бол чамаас өөр хинч чамайг оромшуулахгүй гэдэг байгаа шүү. Харин Хамгийн сүүлд хизээ болцоо байж гин. 11 сард 24 оны. Аюу сайн 24 оны ямарсан. За юу гэж болцсон юм? Бид ч одоо нэг иймэрхүү юм яриа шүү дээ. Тэрэ. Нэг кино үзсэн юм аа. Анхны болцооч юм байсан юм уу? Зүгээр сүүлийн болцооч юм байсан юм уу? Сүүлийнх. Анхны бүгд Анхны бүгд Тэр болзоонд яваал тэгэл би тэр хүүхдтэй. биш юм байна л гэж ойлгосон. А тий тэрнээс ч ерөөс хүнтэй болцоогүй. Болдог ч юм бэл. Үгүй жаа. Ер нь дими юм байна гэж байна. Байж лээ гэж бодсон. Тий. Удсан биш шүү. Тэ аим удаан хугацаа шүү. 5 сар болсон шүү. Тэр ч угаасаа миний анхны болцоо хаа. Хүнтэй үерхгүйгээр ингээд зүгээр дээтлж үзсэн анхны болцоо. Салснаас хойш сингл болсноос хойш. Тий. Тэрнээс өмнө ерөөсө болцож үзэж байгаагүй. Зүгээр Дандаа үерхцгээс юм. болшууж байгаа үерхэлсэн гэх юм уу. Гэтэ тийм амар болцоонд явж үзээгүй. Зүгээр ингээд чаталж матлаад уулзаж муулзаад. Тэд нар чинь тэгтээ болцоо шүү дээ. Уулзсан болцоо шүү. Бид нар чи одоо болцоог олон төрлөө. Чиний болцоо ямар эд вэ? Чи яг болцоог юу гэж үзтээ? Ингээд хоёлаа хамт гадуур гарьяа.
ч юм уу тий. Тэнд юм хийя гэж төлөвлөгөөтэй уулзахыг би болцоо гэж боддог. А зүгээр энд тэнд явж байгаа тэгээ таарад исэн юм яасан. Өмнөхөд Өмнөхөд нь яг яасан. Үерхийн өмнөх шатнд яг яасан. Ийм юм байна гişнээс. Үерхээгүй л бол тэгээ болцоо юм шүү. Үргэсний дараа гэхдээ болцоо явна штэ. Гоё болцоо. Тий. Үргэж яхтаачсан болчихсон. Манай дойд ч үерхчээ шууд бүжгэлдэг. Тий. Six pack. За Тэгээд ийм савхин юм нэг юм. тэгвэл болцоонд явжсэн явчихсан. Тий. Зөндөө болцоонд явжсан. Хүмүүс ингээ болцдгүйг бодлоо яригддаг байхгүй. Тий. Ойлголтуудаа яг нэгтгэжүүл те. Тийм ямар ч юм болцоо гэж. Хатусны буудлын дээр таар хүртэл болцоо шүү. Ус уусан ч болцоо. Нэг хатусанд суугаад хамт нэг газар руу явж болцоо шүү. Тэр гоё юусэн. Та хатусанд явдаг гэсэн мэт те. Хатусан та нар ингээд нэг хүн хараад ингээд сайн мэн болдог ч юм ингээд татчихжсэн үү? Болно шүү. Болдог тий. Болно болдог байх уу. Би нэг их сургууль байхдаа яг гэрээсээ яг нэлээд хол явдаг гэсэн байхгүй. Нэг жил явсан. Тэгэхэд өглөө болгон би нэг охинтой таардаг гэсэн байхгүй. Тэг яагаад ч үлдээ зүгээр харчаал нөгөө охин байна гэл киномен дээр гардаг шээ. Тэгтээ сцен нэг Монгол сцен л дээ асах 30 моч те амар болцсон. Зарим буудлаар амар шахацлж махацлаа. Тэгж яг би бүтэн жил нэг охиныг тэгж харж явсан. Тэгтээ юу ч хийгээгүй л дээ. Зүгээр л хатуус. Ямар адил. Тэр нээр хөрх маас те. Тэг тэрүүгээр шилжүүлсэн. Тэгээ яг гоё дурсамжаар үлдээж байгаа гоё те. Микерт та нарт дурлаж үзсэн. Микерт дурлах тийм зав зав байдаг юм уу? Микерний хонгорт. Нэг охинтой би шахацалтад суулгаа. Би дээш орчих гэсэн чинь нэг охинд л суулгаа. Би өвөр дээр суугаа. Нэг охин руу суулгаад өөр. За дойдоор сонсох юу вэ? Ойр болцоо. Подкастаас хойш болцоо нэрэ. Гү подкастаас ширэн болцоо. Жилтэй байж байгаа л. Тэгээ яг сая 2 хоног бол сая яг сүүлд нөө Санжуниприйн бэ гэдэг шүү дээ. Бэ одоо яг соло цамаг дээр ажиллаж байгаа. Тэгээ бэ үеийн нэг фичер хийсэн. Тэр цамаг дээр би фичерээр ороод тэгээ яг тэрний клипийг яг сая зураг авалтыг дуусгаад 2 шин зураг. Тэр нэлээд гоё болох хаа. Зөвөн дуу юу? Тий. Зураг авалтыг бүрдэлгэн баг 35 хүнтэй гэхээр зэрэг. Бид нь баг кино шиг юм болцсон. Тэгэхээр тэрс та гоё юм гарах бах. Тэгээд бэйдэ амжилт төсөө. Тэгээ миний бол одоо үзэгч лөө сонсогчтой өрөх дараагийн доол яг тэр л олж байгаа шиг шүү дээ. Бид гурав клипэнд тоглож болох юм. Ард нь Тэгээ болно шүү дээ. Кастинг одоо нэг кастинг директор нь одоо зохиолтой байв шүү дээ бүр ингээд амар зохиолтой байв. Тэ гурлаа бид гурав. Чи бас өөр орчих болно. баялаа. Үгүй жүжиглэлтэнд нь ингээд бид гурав жүжиглэж чинь ингээд урд нь дуулж явах хэрэгтэй байхгүй юу? Клип чинь нэгдэн шүү дээ тийм. Тэгээ бид гурав нэг зохиол гаргаад чи клипийг тоглоулаас. Цаа нэг уйлж. Тий. Асгартлаа юу. Золыг би хаяад хейжин рүү гүйж байгаа. Тийм. Тэг би ард нь уйлаад үлдчихэж байгаа. Би камер нь тэндэс ингэж авч байгаа бол тийм. Тэгээ зоол ингэж шаналал ингэж. Тим клип бас байвал сони юм шүү. Тий, болно л. Болно шүү дээ. Би нэг амин төгсмийн нэг альбом хийж байгаа. Тэгээ тэн дээр л болох юм байна нэг донд. За ингээ гурлаа клип таа. Шоо ярьж байгаа хийж тий. Гайг. За яг тэгтээ зохиолоо бодно. Би нэг хамгаалагч ах ч юм уу тий. Дотор байрны ч юм уу тий. Тийм тэрэн зүгээр хаа тий. За зоол найзаар сонсох юу вэ? Зоол найз өнөөдөр одоо та бүхэндээ маш том апдейт хэлнэ гэсэн амьдралынхаа тухай тэгээд хэлэх бах. Эсвэл одоо шууд хэлэх юм найзуудаа өөрөө л мэдээд. За хүмүүс төөрөө мэдж байгаа л үү дээ. Яа мэдгүй. юу ч мэдгүй байна. Ямар сони яагаад мэдгүй байгаа. Та нар мэдгүйсэн юм уу? Зөндөө стори хийсэн шүү дээ гэж. YouTube одоо юу гэж хэлэх юм шууд хэлэх юм ба ямар юу. Тийм шүү дээ. Шууд хэлсэн шүү дээ. Би асуултаа миний найз ганц би юу? За тэр нь арай зүгээр ахаа хөө. Миний найз ганц би юу? Тийм ээ. Ингэж асуусан арай зүгээр юм байна. Зоол найз маань одоо ингээд сингл ертөнц руугаа сингл далаа руугаа иргэн шумбаж орсон байна. Тэгээд Гэтэ удаж байгаа шүү. Тийм үү? Удаж байгаа. Тэр удаж байгаа. Одоо баг 2 жил болох ч юм. Үх тийм үү. Өө төгс хүмүүс мэдчихсэн юм байна. Тийм. Шинэ мэдээ ерөөсөө биш болчихлоо. Надад 2 сар гэж хэл. Эсвэл хүмүүс нь юу байд юм блэ? Них мэддэггүй юм бэлээ ер нь. Мэдгүй. Тийм. Одоо тэгээ зарлаад л тань шүү дээ. Тийм. Өөс зарлдгүй болохоор тэг хүмүүс тэгэл яг тэр за гээл бодсон. Яг анхны бодлороо л явж байгаа. Тэгээ зарлах чи өөрөө сонь. Тэгээ зарлахгүй байхаар сонио. Харин ингээ зарлахгүй байхаар бас зах зээлд гарч ирэхгүй зарлахаар бас ингээ сонир санагдаа. Тэгээ ингээ тэрүүхэн тэмцээний нэг ингээл яваадсэн шүү дээ. Намайг олж авал ав. Намайг харуул хараарай гэж. Октоо салчаад хамгийн түрүүнд хийх стори нь юу юм бэ? Мэдхгүй шүү. Синжлага мэддэг одоо та нарын стори яг юу вэ? Үсээс Үсээ тайруулах. Өө тайрсан шүү. Үгүй ээ. Чи тайруулах байна уу? Би бүр юусэн штэ халим өстэй болсон штэ. Гэтэ тэр юу нөгөө нэг цайруулт буруу хэлгснээс болоод халцраад тэгээд ингээд энтэл нь ингээд тэр зэгтээ ингээ байхгүй болоод заяа. Одоо бараг пүүгийн яг үсчих чинийхээс арай их. Тэгээд би ингээд энэ талаараа ингээд уртаар нь ингээ хаагаад хэсэг явсан.
тэгчихсэн чинь ингээ ургаад ирэхээр ингээ өсч чинь ингээ өрөөгөөд тэгээ салхималгын ингээд нэг өргөсөн юм ингэж харагдаад байлтгөө. Тэгэхээр нь за одоо алин болгон ингэж явах вэ гэж одоо тэр уртанд нь тааруулаад бүр юм эрэхтэй байлмаг болгож засуулсан шүү. Тэр бүр амар хэцүүсэн надаа. Миний амьдралын бараг үнэлтийн үе шиг санагдсан. Өөрийгөө ингээ харангууд ингээ танихгүй хүн харж байгаа юм шиг юу ингээл тасаж өгөхгүй. Тэгэл хүмүүс ч гэсэн надад шоглол манай ажлынхаа чаан харахаар ингээ зүгээр нэг бацаан хараад байгаа юм шиг эрэхтэй дүүг харж юм санагдаад ах юм. Бороо гэж ингээ дээрээс ингээ тэрж авч байгаа. Би бүр ингээ за. Тэгэхээр удаа явсан. Тэгээд тэр чинь урахж бараг жигл явсан шүү. Тэр хооронд би нэг кино минонд ороод тэгээ парик мариктэй. Би ч хоёр париктэй шүү дээ. Нэрээ тий. Жүжигчин. Одоо сонирхолтой мэрэгжлийн биш шүү дээ. Нөө сургуулийн төгссөн үне ээж ингэж мэрэгжлийн биш шүү дээ зүгээр сонирхогч. Жүжиглэлтийг сонирхож байгаа. Яадаг болсон. Та хоёрын кинонд тоглоно гэж юу юм байсан гэж. Надад тийм байхгүй. Чи нэр зодооч. Кино гэж мэдгүй чи гэж. Жүжиглэх гэж юу байдаг мэдх юм уу чи? Лаудер шалгая. Одоо манийг уншаал. Шот тэшээ аваа. Та нэг проб явууч. Шалгалаа доо. Бид хоёр нэг зохиол бичиг кино их гээд байгаа. Та хоёр шалгуулах уу гэж. Би тэрч гайг баха. За тэгээд тийм сонь сайхантай хүмүүс байна. Тэгээд золнцтой одоо баяр үргэж амжилт өгсөн чи хайшаа тий одоо юм. Одоо баярлаа гэж хэлсэн. Ямар ч байсан гоё байна. Тэ одоо хүний л амьдрал шүү дээ тий. Гоё байна гэж хэлэх юм да. Тэгээд та гурав дээрс баярлаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ манай подкаст бол тэр чигтээ болзооны амьдралын тухай ярьдаг. Болзооны иргэн тойронд бүгдээрээ сайхан яриануудаа үргэлжлүүлээд өөртөө тохиолдсон сонь сайхан болзоо, хамгийн муухай болзоо, хамгийн сайхан болзоонуудаа бүгдээрээ яриад тэгээд үргэлжлүүлцгээе. Окей. Окей. Сонь анч болзооны тухай ярина. Сонь болзооны тухай ярих манай подкастын 5 цаг байвал бид бүхний хамтран ажиллагч байгууллагуудаар Jijai, Non-Jade болон Jinro, Suju, Kelly Beer маань хамтран ажиллаж байна. Ингээ бүгдээрээ хамтдаа үргэлжлүүлцгээе. Ингээд энэ хүү подкаст сүлдө байхгүй шээ. За тэгээд золоо маань одоо саалаад 2 жил болоод гоё янз бүрийн болцоонд явбуу. ертөнц рүүгээ орсон уу? Одоо л яг сайн амьдрал минь нэг ийшээ орох уу яах вэ дээрээ л шүү дээ. Сайн амьдрал минь дубль 2. Юу лээ? Тэгтээ нэр байд юм лээ. Нэрнгэс амар төсөөрч юм лээ. Тоглоомчгүй ингээд хүмүүс ингээд над руу ингээд чат бичингүүт ингээд харчаад нүүдг нь ингээд яагаад над руу бичиж байгаа юм бол аваар ингэж одоо тэснэ. За энд чинь юу гэж хариу бичдэг вүлээ? Яадаг вүлээ мэлээ гэж ингээд бодоод нэг тийм сони юм би барилттай. Яаж харилцаа мэдэхгүй. Тэгээд нэрнгэс одоо нэг арай гайгүй. За гайгүй л юм биш үү? Би ч бас болтой. Яаж харилцдаг вүлээ гэж танад нэвтрхий төлөөд юм. Гарын авлах шиг аа. Үгүй одоо мэдгүй ингээд уучраа олохгүй ингээд за хүнтэй ивэ олчмаар идэг. Ивэ олж чадахгүй ингээд юу ийж ингээд тэний хэлхийн цааш. Ямар хэлмээргүй цаашийн тийм уулзмар ч юм шиг уулзмаргүй ч юм шиг байгаа заахгүй юу? Би ийм мэдрэг. За сүүлд нэг хүн аваа юу хийж ин гэдэхгүй юу? Би үнэхээр энэ хүнд миний юу гэж яагаад ийм хамаатай бол гэж би амар бодсон. Яг жинхнээсээ. Өмнө нь бол ингээ юу гэж нэхэр өө 50 дом ингээ юм бодохгүй чичдэг гэсэн чи яг гинт бүр ингээ яагаад миний юу хийж байгаа яах гэдэг чи юу н хийн гэж мэд. Бүр яг тэгж бодсон шүү. Тэр хүн ингээ уг ингээ яриа өтөхгүй тэгж байгаа шүү. Тэгсэн чи би бүр яг жинхнээсээ тэгж бодоод тэгээд айсан шүү. Тэгтээ нэрнгэсээ тэгдэм лээ ингээд хариулмаар ч юм шиг хариулмааргүй ч юм шиг ярмаар ч юм шиг ярмааргүй ч юм шиг хүнтэй уулзмаар ч юм шиг уулзмааргүй ч юм шиг аха чинь чам руу болтах юу юм бэ төө ингээд ороод шоконд орно штий бичгүй шүү дээ би ахаа болиод гэж олгүй штий ахаа би яг тань руу очих гэж байлаа та нэ та студио байгаа штий студио бэлтчих мик асаач шуулчод болчих болдох чамд ингээд хамт дуу хийгээд доод яг зэрэг хоёлаа хамт дуу хийгээд гэх юм бол чи яг хэний зөвшөөрөх вэ? Яг адилхан утгатай. Яг адилхан. Яг үннээрээ хэлдэг. Яа үннээрээ юу? Би дойтыг сонгоно. Пэ. Чи төрийн сэргэлт штэ. Чи төрийн сэргэлтээс илүү гарчлаа шүү. Намайг сэргсэн байгаагүй л. Яг ингээд чиний кинонд чи энэ хоёр кастаар орж ирээдсэн. Тэгээд чи чамд тэр шийдэх эрх нь байгаа заяа. Нэг дүр дээр эрэгтэй эмэгтэй болохоор тэр яас болохгүй юм. За сайн найзын дүр. Сайн найзын дүр. Эрэгтэй найз сонгох юм уу, эмэгтэй найз сонгох юм уу юм шиг. 1 2 3. Дойд. Хайд. Юу яах баха? Нөгөө нэг эмэгтэй сайн найзууд бол кино болгонд ирэх шүү. Тий, эрэгтэй сайн найзууд тэр тусмаа нөгөө хүмүүсийн уламжлалт асуулт шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн сайн найзууд авах боломжтой юу? Тэрэн дээр гоё илүү ариун болох юм бол гэж боддог. Тэг эрэгтэй эмэгтэй сайн найз авах боломжтой юм уу? Боломжгүй. Яагаад? Одоо яг
Хоёлаа гэр бүлтэй хүмүүс бол байж болно заяа. Сингл хүмүүс байж болохгүй гэж юу? Надад амар эвгүй санагддаг. Ер нь тэгэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бодлыг таашгүй. Хүн гаднаа гарахгүй ч гэсэн дотроо чөтгөр байж лагаа. Ямар нэгэн зан чанар нь таалагддаг тий. Байж лаа. За төгөлийн подкаст байлээ л найз. Найзлах гэж. Би бол байдгүй л гэж бод. Байдаг шүү дээ. Байгаа гэж би бол боддог шүү. Яагаад? Яа тий. Ойлоход түшээд суудаг тэр эрэгтэй найз байдагтай таамаш. Байгаа. Байгаа. Ер нь эрэгтэй найзууд байгаа. Надад нэлээд олон эрэгтэй найз байдаг шүү дээ. Тэгэл гимүү сайхан найзлал явж лээ. Тэгэл найзуудынхаа бүх эксүүдийг мэднэ. Хайрын зөвлөгөөг нь тэр хүмүүсээс ч гэсэн эрэгтэй хүмүүсийн талаар ингээл асууж масуугаал тэгэл ингээл явж л идэв шүү дээ. Мэдхгүй. Гайгуулгаад идэв шүү дээ. Гэтэ юу юм болов? Яаж танилцсанаасаа болд юм болов? Тийм. Дээрээс надад тийг санагцсахгүй нүуник сайн найзууд гэхэр жоох асуудалтай. Сайн найз байна. Би тэгтээ удахгүй болчих ч магадгүй л дээ. Гэтэ одоогийн миний тархины бодолд бол яг сайн найз эрэгтэй эмэгтэй гэвэл надад жоохон эвгүй санагддаг. Зүгээр анханасаа одоо энийг хүнийг танилцаал за энэ хүн миний найз юм байна да гэж ботчвол яг тэр хүнийг ингээл найзаар нь л ер нь ингээд хараад бодоод үлдээгээл явцдаг шин. Эрэгтэй хүний тоноос тэ чиний хувьд. Тийм. За жоохон хүндрээ. Нэг ийм асуулт гарч ирсэн сүүлд надаа. Эмэгтэй хүмүүс. За нэг эрэгтэй хүнтэй унтжээ. За амар хүндэрч шүү. Шууд хүндэрчлээ. Харин тийм. Тэгээд маргааш нь гол нь унсан яхаа хамаагүй заяа. Унсан унтчихлээ хэвччихлээдэг ороо. Маргааш нь эмэгтэй найздаа деталь ярьдаг уу? Деталь ярьдаг уу? Эмэгтэйчүүд үү? Тий. Эмэгтэйчүүд хоорондоо ярьдаг. Бид нар ярьдаг байхгүй. Янз бүр. Гэхдээ ер нь л ярина. Гэтэ бүр нэг деталь бол ярихгүй. Зүгээр яахаа ингээд болцооны ингээл юм явж байгаа штэ. Тэгэл тоор яасан уу гэл. Замар чи яасан гэдэг ч юм уу. Тэрийг ол хэлээсэнээс тэр ингээд яг ийм ярихаар юм гарч ирвэл ярина. Тийм яг сонирхолтой юм бол ярих юм байна. Байдаг юм байвал тэгэл ярихгүй л хэл та. Тэр амар гой хөхтэй байсан гэдэг ч юм уу. Тийм эрэгтэй хүний мөмб ч бас гой хараа гоё юм л шүү дээ. Тийм. Бид нэр ярьдгүй шүү дээ. Ярихгүй. Ер нь болцсон охиноо ч ярихгүй шүү. Та нар. Энэ бол амар өгшөдөл юм шүү сая. Өшөө авч байгаа юм шиг. Яг сая пүүс авалтай гэж. Би яриад явсан шүү дээ. Гэхдээ ер нь ярьдаг. Би бол ярьдээ шүү. Болцсон хүнээс бол ярьдаг. Болцсон хүмүүсээ бол би бол найзтай ярьдаг ийм охинтой болчихсон хийж байгаа юм чинь. Тэгтээ бид нар нэг яг тэгж ярьдаг залуучууд байдаг л ахaltaа зүгээр. Ер нь тэгтээ ярьдгүү дээ эрэгтэй хүмүүс. Одоо ингээд биний тэр асуугаад байгаа юм ингээд бүр яг маргааш нь заяа. Тийм нэг муугаагаар битээ удаа та нар ингээд excited болоод ярьдэн штэ тий. Би тэр тэгж ярьдгүү яг маргааш нь тэгж ярьдгүү л гэж асуугаадсан байхгүй. Онцон юм болсон бол ярина. Яг тийм сонирхолтой юм болсон бол шууд л ярина ингээд. Хортон салаад ярихсан. Газ стилээ хавaalцсан гэдэг. Гжигдэл. Тэгэл гэл. За бэж тэгвэл онцон юм болоогүй тийм тохиолдол ямар тохиолдлыг онцон юм болоогүй гэх юм. Яг тийм сэтгэл хөдлөгмөр сонирхолтой үйл явдал болоогүй гэх юм уу? Нэг тийм аа. Гэтэ сэтгэл хөдлөх сонирхолтой юм болоогүй. Моглуулах. Үгүй яг ийм заяа. За. Сонсох хүнд нь гэж авахар юм биш бол ярихгүй гэх юм уу? Окей. За. Нэг амар тэнэг залуу байсан гэсэн юм надад байсан бол хамт ирээд хамт муулаад дараа нь таарч марах юм бол тийм юм бэлээ шүү. Хандарч магадгүй шүү ч юм уу те. Хотод хоорондоо нэг тийм ярьдэн штэ. Тэгвэл ярих. Түүнээс авш гоё юм ярина нэстэ. Би ч нөгөө гоёыг асуугаад байгаа шүү дээ. мэдгүй юм байх юм бол ярих баха. Мэдгүй юм нэг юу. Мэдгүй юм гэдэг нь яг юу юм? Нэг мэдгүй хөдөлгөө хийсэн бач. Гэхдээ тийм нэр ярин тэгвэл ярина. Энэ мэдгүй байрлаж байсан. Чи хийж үзсэн үү гэнэ. Нэр. Охтын ингээд нэг юм крип байж тээ. Тэн дундаа хоорондоос өөрсдөө мэдчихэж штэ. Бидрийг мэдлээс давсан юм болж болох байвал бас ярина штэ. Ингээд юм бэлээ шүү тэр гэж. Тааснаас зүгдээд. Ярина. Цонхоор сарвсан байсан. Тийм үгцэн дээр сарвсан. Гэлбад хандлуу яваад. Тийм юм ярьдаг байна. Би та нарыг харин гоё юм ярьд юм болов уу гэж. Гоё юм айгуу гоё хуваалцах гэж хурд яардаг юм болов уу гэж бодсон байхгүй юу? Гоё муухан хамаагүй. Ярьд юм бин те. Тэгээд за ер нь жоох ярина. За бид нар бол харин ярьдаг юм аа л гэсэн. Кул юм аа. Энэ үгийг л сонсох хүсээд байгаа шиг байна. Харин ёо баярлалаа. Тойт нэр. энэ жоох хоёр болоод уулзсан гэж ярина. Тэгсэн гэж ярина алаараа ярих. За өргөжлөлгөө.
Одоо согтцоо. Одоо ер нь ойр юу гэж. Би сүүл нэг юу аваад. Миний хамгийн сүүлийн болцоо гэх юм бол сая нөгөө Таиландд явж байхад нэг англи охинтой танилцаад. Яа, Таиланд охинтой гэж. Манай Лиза яатсан. Би Blackpink гээд нэг тийм сонирхдаг байсан л да. Тэгээ сүүлд яг рис гараад ширээд ахаа тэгээ яалчгүй. Тэгээ манай Лиза яг яасан. Таиланд. Тэгээд нэг Лондон охинтой танилцаад Лондон охин. Тэгээд тэрс аим гоё шүү. Би тэр 30 минут яг ярьж амтсан. Тэгэл одоо хүртэл харилцдаг. Тэгээд тэр бол яг ингээд зүрх аваа авчихсан. Тийм. Яг юун зүрх авав? 23 настай. Гэхдээ амьдралаас ингээд мэдэрч байгаа мэдрэмж харах үнцг нь амар гоё. Одоо надтай жоохон гоё нэ. Гоё ngөөтэй надтай төстэй. Би гоё гэдэг шүү дээ. Өөрийгөө маа. Тэгээ ер нь бол надтай амар төстэй санагдаад амар ер нь бол гоё ингэж клик хийжсэн. Тийм. Тэгээд ер нь хамгийн сүүлийн хамгийн гоё болцоо гэх юм бол яг тэр л байгаа юм байна. Одоо миний хувьд. Тэрс амар гоё. Англиар ярьсан мэлгүүд дээ. Hello, my name is Doit. Йоо ихлэ мань хүн нөгөө ханад төрчихсэн. Хостел нөгөө AC-ийн air conditioner ханад төрчихсэн. Тэгээд тэнгуут нь би шууд гараад яг миний хажууд ханаагаад саахгүй. Тэнгуут би шууд гараал автоггүй шууд ханад юм снэпснэ ийм авчаад шууд очингуудаа is for you. Тэгээд зөв шууд чивчээ зөв юм аа гэсэн аа ичээд байгаа би яг юу ч яриа өгдөг мэдгүй. Тэгэл тэгсэн чи яг явахынхаа яг 30 минутын өмнө шууд надраа намайг маа гэдэг гэл тэнгүүд нь окей гэл. Тэгэл шууд ярилцаал тэгсэн чи би явах чаа гэл. Come on за. Тэгээ тэр өдрөө шууд явцсан юм. Тий. Тэгээд яг ярилцсан яг 30 минут. Тэгээд 30 минутын дараа би яг таксинцэн суулгаж өгөө. Чиний шууд хамгийн ихний пикап лайн чинь шууд юм авчраа өгсөн юм тий. Ханаалаа дангууд юм яриаг өгсөн юм. Тий юм яриаг суужсэн юм. Тий. Хажуу суужсэн өх амар таалагдаад бурхны язаар ханиалгаад. Тэгээд гүйсэн мэн тий. Нусаа татаалцсан. Нусаа татгаас. Тийм кофе шоп сууж захтай. Ингээд хатнаа хараалтай. Төвгийн Монгол шууд зогтсон шүү дээ. Хуцулсан юм чи хажууд хуцулсан. Зүучдэг юм байна та. Заваарсан. Заваарсан хуцулсан юм уу та вирус. Надад нэг гой санаа орж ирж байна. Санаа. Биш асуулт. За. Өөртөө төстэй хүмүүст илүү татагддгүү эсвэл өөрөөсөө өөр хүмүүст илүү татагддгүү. Энд бол ойлгомжтой болчихлоо сая тий. 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 Би өөрөөсөө бүр тийс өөр хүн татагдчихсан. Аха. Тэгэхээр бас яг тэр юм гих боломж. Яг тэр юм гих боломж. Яг тухайн үеийн нөхцөл байдлаас л хамаарах бах. Ер нь яг нэг тийм гэдэг хариултанд манай сонсогчд амар зург өгдөг. Өөр гэдэг чингүүд хаяас ижил төстэй юм татагдсан тохиолдолс байдаг штеп. Гэхдээ юу заяа. Одоо нэг талаараа ярих юм бол ер нь янз янзымаар өөр адилхангаа тодорхойлж олно шүү дээ. Тэнгүүд миний бодлохоор ер нь юмд ингээ жоохон мэдрэмжээрээ сэтгэл хөдлөлөөрөө ингээ хандчих гад байдаг. Ер нь юмд ингээд идэг. Тэнгүүд одоо хажуудах юм маань тэрийг ингээ жоохон ингээ дарах гад те арай өөр төрлийн байвал бас зүгээр байх гэж би зүгээр боддیں۔ Гэхдээ амьдралд юу ч тохиолдож лээ мэдгүй. Одоо тэгвэл фактаар ярив заяа. Одоо өдий хүртэл амьдрахтаа хамгийн их татагдчихсэн хүн чинь өөртөө чи хамгийн төстэй хүн байв уу эсвэл өөр хүн байв уу? Минийх бол хамгийн төстэй байсан. Минийх бол хамгийн өөр эс. Дийлэх юм уу? Дийлэх нь ер нь өөр л юм хамгийн ч эс. Өөр үс юм байна. Одоо хараа хүмүүс яг өөрөөсөө жоохон уйдчихдээ юм шиг санагдаад. Чинийхээс. Яг ингээд татагддаг нь болохоор ижил төстэй хүмүүс. Тэг яг finally уулзсан хүмүүс нь дандаа өөр хүмүүс. Ой тэгвэл шүү дээ. Яг өөртөөгөө үерхгүй заяа. Өөрийнхөө биш өөрөө чи жишээ нь эмхтэй хүн бол үерхгүй өөртөө. Ой би бол шууд үерх шин. Тэгнэ. Хайр яах вэ? Үерхний. Би бодно. Би яг хүн болгонд дотор ингээл сайн хүмүүс байгаа шүү дээ. Би жоохон толгой мотой. Хэрвээ би эрэгтэй хүн байсан бол би өөрийгөө тоохгүй байх гэсэн баг. Эмэгтэй хүмүүс чинь өөрөөсөө жоохон ухаалаг, жоохон чачи бидэ шиг залууд төртэй шүү дээ. Тэгэхээр би бол өөрийгөө жоохон тоохгүй байх гэсэн баг. Гээ янз янз ахаа. Гэтэ би бол амар романтик хүн байх байсан баг гэж бодож байна. Охтуудыг бол амар найрна. Гэтэ жоохон яг наад шиг үү? Чи одоо чи биес гарангуудаа эрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Чи эмэгтэйгээрээ байгаа. Тэгээ тэр эрэгтэй хүн өөртөө чи үерхгүй гэж аахгүй юу? Киногаар бод нөгөө нэг дойдын кино шиг. Би сая тэгж хариулаагүй юм уу? Чи болохоор юу ч чи яг эрэгтэй дүртэй бодсож байгаа байхгүй юу? Үгүй. Чамтай яг эрэгтэй дүр чи яг ирсэн уулзж байгаа гэсэн. Би өөрөөрөө л байгаа. Чи өөрөө Тэгтээ зүгээр амар адилхан эрэгтэй хүн бүрээд ирсэн байгаа. Тэр жигтэй чи. Тий. Чиний эрэгтэй хөлбөр чинь зүгээр ирсэн. Үерхэх магадлал 60% юм байна.
ядаж яриад ойлгочих болохоор ярилцаа Тавьж тэгээд дэвшлээ юм тий. нэг нэгээ Тийм байна. өсгөл явах та. Яг Тэгвэл би бол яг тийм гэсэн нөгөө амьдралын хим маяг зориг юмнууд нийслэхэн болчоор амьдрахад амар юм. Амар. Тэ ингээд яг нэг зүг рүү ингээ харцсан алхах гэдэг чинь амар гоё штэ. Ер нь тэрийг л олох гэж явд юм шиг хүмүүс чинь. Гэтэ надад ингэж санагцsaахгүй. Эсрэг хүмүүс байхаар надаас өөр хүмүүс дэлхийд амьдардаг штэ гэдгийг бас ингэж ойлгоод жоохон зөвхөн өөрийнхөө биш бусадтай бас ингэж бусдын эрх ашигыг бодож хүндэлж харьцаж амьдарч сурах юм шиг надад санагддаг. Тэгээд бас тэр хүний харах өнцгөр би өөрийнхөө үзэл бодлыг тэлнэ. Тэгэхээр яг өөртөө адилхан хүнтэй байвал тэгэл өөрсдийнхөө хардаг юмыг л хараад явах юм шиг санагддаг шүү. Гэтэ яг нөгөө адилхан гэдэг нь одоо шүдэ уух нь адилхан ч юм уу те нэг юм. Инээдэг юм адилхан ч юм уу те тэгж утсах. Тэгтээ яг нөгөө жок хошин байдал нь таарна гэдэг бол яг тэр таарахгүй л өстой утгагүй те. Бүр ингээд үнэхээр ингээд сони юу нөхцөл байдал бүр ингээд амар өөр амар инээтэй ярьсаа гэж нөгөөд нь ямарш ийм үйл хөдлөлтөөр реакц гарахгүй хаа те. За тэгээс бол тэр хүний ингээд яриа надад ямар ч инээдтэй биш ингээ бүр яагаад гэж бодтол байгаа тангууд бүр яа за энэ уулзалтын хурдан дуусах гэдэг харьцсан дотроо зүрд юм бодост. Энэ яг нөгөө тайп гэдэг нь л ах тий. Яг гадаа дотоод биш яг ингээд зан характер хоорондоо. Яг нөгөө хүнээрээ нийлээд шүү дээ. Яг тэр таарчих юм бол тэр хүний өндрөө нөө турхай нөө намхан байна уу? Надад бол одоо хамгийн чухал нь зүгээр одоо ингэ бодогдож байгаа юм хэм бол ингэ намайг сайн яриулж чаддаг хүнд би татагдд юм лээ. Наа ингэ сайн сонсоод яриулаад дээр байгаа юм лаа. Үгүй зүгээр бас амар боддог асуулт. Одоо нөгөө нэг хүмүүс намайг одоо extrovert хардаг чинь би ингээд амар introvert төрлийн хүн тэнгүүд ингээ хүнтэй ярихын тулд эхлээд тав тухтай байдлаа мэдэрчээд ингээ жоохон за энэ хүнд би итгэж болох юм маань юу ч юм уу ярьж болох юм маань гэдэг үедээ арай илүү одоо дотоод ертөнцөө нэгээд ингээ ярьж эхэлж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээ тик тук так так гэд ингээ нэг юм ярих нөхцөл ерөөсөө ингээ үсэхгүй ингээ яриа явж өгөхгүй. Одоо тэр залуу ингээ айгуу гоё юм өндөр царайлаг ингээ миний сонирхчихсан залуу байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээ уулзаал ингэсэн чинь болохгүй. Тэгээд ингээ нэг сони юм ингээ дотор бүр нэг юм сони юу мэдрэмж ингээ байсараа би тэнгүүд ингээ шууд ингээ бие бариад ингээ өөрөөрөө байж чадахгүй ингээ тэгсээрээ тэгээ тэр ингээ болцоо ингээ бүтлгүүчж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр ингээ ерөөсө таалагдах тэр үнцэг ямар ч хамааралгүйгээр юм нөхцөл байдлаас үүдэл шууд ингээл гэл өвчдөг юм билээ. Охтууд ингээ залуу юм ярихгүй байхаар хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ юу вэ? Залуу юм ярихгүй байхаар уу? Залуучууд ч ингээл чатны араас ингээл барь жижиг гэл байжсэн яг уулзахаар амар тагдаваа байдаг шүү дээ. Би дүүл тэр болзоог шууд орхино. Тийм. Шууд яаж орох юм. За харий дөө. Шууд тэгэл юм. Би тэгж явжсэн үү? Явжсэн тохиолдол байхгүй л тий. Тим залуутай угаасаа болцохгүй. Гэхдээ чатар амар лаг байсан. Чатар шавг инээлж гэлстэй амар бодоо болгочихсон. Яг зүгээр ихний орхиж явах яаж ч утсан орхиж яв. Тий. Би гуйх юм уу тэгээд. Гэхдээ яг хүмүүс хагалах гэж нэг жоохон яриа өдөх гэж хичээх л ах. Ихний ээлжинд зүр тэр хүн чинь ч гэсэн хичээдэж болно шүү дээ. Тийм болохоор нэг арай нэг хөнгөн юм ярих гэж хичээгээд тэгээд явахгүй болвол за ингээд харих уу гэж асуух хаа. Чи зэ харих юм гэж. Тийм. Тэгсгээд цаг идэлж юм. Би өөрөө амар зөрөгтэй байхгүй. Ер нь таалагдсан хүн дээр шууд очил хэлцдэг. Тийм үү. Багасаа л тиймээсэн. Тэгээд удаа тэгжсэн. 10 жилдээ бол бүр амар их тэгжсэн. Ангийнхаа баг 3 4 хүүхдэд сайн болчихсон. Нэгдэн зүг ирэх чагаагүй л дээ. Тэгээ би бүр нэгэн дээр нөө волейбол тоглолтог хүүхдээс ахгүй юу. Өөнө чи шүү чиний дараа би шүү. Амар дурламтгай. Өөнө гой залуу шүү. Манай өөнө одоо өөр хүн болсон. Өөнө ч муу залуу шүү. За бид бүхний хамтран ажиллагчаар GGI маань дахин хамтран ажиллаж байгаа. Угаасаа энэ нэвтрүүлгийг одоо бүр цор ганц анханаас нь дэмжиж ирсэн. Анх одоо энэ нэвтрүүлгийг бий болоход оролцсон компани бол GGI. Тэрийг би үнэхээр бахархалтайгаар хэлдэг. Тэгээд өнөөдрийн танилцуулж байгаа брэнд бол бүтэн 10 дугаар бид нэр Urage брэндийг ярьсан. Тэгээд өнөөдрийн ярих брэнд бол Silky-гийн орол буюу одоо монголоор торгомсог охин брендийг танилцуулж байна. За тэгээд манайха эндээс бас цацаж үзээрэй. Spray-нуудаас цацаж үзэж байгаарай. Тэгээд юу вэ гэхээр энэхүү брэнд маань бүр 13 наснаас дээшээгээ бүх насныхан зориулсан ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд янз бүрийн одоо нөгөө хортой химийн одоо юу гэдэг үлээ охтуудын нөгөө брэндүүд байдаг. Парабен агуулаагүй амтан дээр туршилт хийгддэггүй. Gluten free янз бүрийн тийм хүчтэй химийн найрлагч жишээ нь агуулгадаагүй одоо арьсанд ч одоо хамгийн л одоо сайн энэ чинь нэлээд
юу яачлаа шүү. За. Нилийн амар юу хүчтэй. Тим бүтээгдэхүүн байгаа. Тэгээд та бүхэн маань одоо жишээ нь энэ юуг нь онцолж ярил л да тий. Cushion тий. Наадах ч амар гоё. Би Silky Girl-ыг ер нь хэрэглэдэг байсан. Тэгээд энэ cushion болохоор айгүй хөнгөн бүтэцтэй хэрнээ амар сайн даардаг. Тэгээд удаан барилттай. Тэгээд 12 цаг дэжүү. Тосоо контролно. Буюу одоо нөгөө тосныхоо шин чанарыг контроллоод явах нь 12 цаг. Тэгээд маш удаан барьдаг гэж байна. За тэгээд дээрэс нь хамгийн гол нь нанаас хамгаалдаг. SPF 50 гэж байгаа. Тэгээд 3 нэмэх тэмдэгтэй. Тэгээд эн чинь өөрөө Аз хотодос зориулсан скин гэр байт юм байна. Тэгээд Аз энэ бас амар гоё. Энэ нөгөө Юу болно. Уруулан өнгөлөгч юм байна тий. Яг одоо хавар ер нь бол энэ уруулан өнгөлөгч. Айгуу зүгээр. тэгэд үндсэн брэнд маань өөрөө Малаз брэнд юм хэлээ л дээ. Тэр утгаараа нар болон салхинаас сайн хамгаалж маш хүчтэй хамгаалж чаддаг тим брэнд юм лээ. Тэгэхээр манай ер нь өсвөр нас байна уу, за дунд нас байна уу? Манай подкастыг бас 25-аас 35 насныхан бас нэлээд сонсдог. Эмэгтэйчүүд нь 70 хүнтэй байдаг бүр. Тэгэхээр эмэгтэйчүүдэд зөвлөхөд та бүхэн Silky Girl-ыг заавал дуршаад үзээрэй гэж зөвлөмөр байна. Бид бүхний өнөөдрийн хамтран ажиллаж байгаа брэнд бол Silky Girl байна. Тэгээ та бүхэн GGI-ийн салбаруудаар болон саруулд байгаа, Marshall байгаа, Central Tower-т байгаа, за Ихтлгүүрт байгаа. Бид бүхний хамгийн ойрхон салбар саруулд байдаг. За дээрэс нь ийм онсоос авах боломжтой. За тэгээд дээрэс нь бас GGI Box бас бүгдээрээ онлайн шопоос нь тус бүрчлэн авах боломжтой шүү. Тэгээд Silky Girl-аа хэрэглэж үзээд бүгдээрээ хэрэглэсэн туршлагуудаа бүгдээрээ бас хуваалцаарай. GGI-ийнхандаа баярлалаа. Баярлалаа. Тэгээ энэ ингээд Silky Man гэж байдаг юм баг. Ихтэй хүмүүс нөө нарны зүрх аим дургу байхгүй юу? Тийм үү. Тийм ер нь тэгэнгүүт ийм тосмос төрхөө би бол яг дургу заяа юм. Тосмостой ойртох. Цацчуул амар. Тийм цацчуул амар юм байна. Охтуудад миний зүгээр 101 хатаархдаг юм охтууд зүгээр боролдгүй заяа 100. Тийм Тэгээд зүгээр өдөр тутмынхаа бодолтыг хийгээд тэгээд тэр нь боролдгүй нас. Тэгээ яг энэ шиг ингээд хамгаалттай л байдаг юм байна л та. Тийм тэгсэн чинь бас гүн билээ. Сая нөгөө би бол яг тэгж бодсон аахгүй. Октод нүрээ бодчихаа боролдгүй гэж бодсон чинь сая яг өчигдөр урчдад зураг авалтаар явжсэн чинь би ингээд кремдүүлээд ингээд зураг авалтнаар бодолт хийлгэж байгаа байхгүй. Тэгээд тэгш та боролцсон байна гэж юу яриад би кремдүүлж юу гэж боролж идэх чиггүй боролдсон шүү дээ. Тэрний өмнө нарнаас төрөх байхгүй гэдэг тийм. Өнгөд нь би тарих бүр ингээд. Кушны өмнө нарнаас төрөх юм тий. Төрх. Гэтэ нарны тус энэ өөрөө нарны одоо нарны хамгаалттай байгаа болохоор бас гайгүй байх магадaltaй л. Кушн гэж чинь хуучнаар пудер. Үгүй юу. Крем гэж байдаг шүү дээ. Тийм тэрийг арай нэг жоохон өөр шингэлээд одоо арай пудрийн дараа крем гарч ирсэн тий. За бидний за яг пудер бол бүр өмнө гарч ирсэн бэх нөө гурил мөрлөө гэсэн юм үстэй. Тэрийг тэр гэж тооцох юм бол яг пудер өмнө гарч ирсэн байж болох юм. Пудер нэг хэсэг пудерддаг байж байгаа л тэгэл дараад нэг хэсэг танаг кремддэг болсон байсан шүү дээ. За танаа үеийнхнийг яаж мэдсэн. Киногаар л төсөөллөө сая. Кино үзсэн киногаар л ярьлаа шүү дээ. Баярлалаа гэж бас амар аварлаа. Би өнөө өөрийгөө хэлсэн. Энд чи өөрөө ярьж өөрийгөө яа. Тэгээд олон юм байл шүү. Та бүхэн. За хижин хамгийн гой болцоо яг бүр ингэ сэтгэл дүүлсэн хамгийн нандин хамгийн гой хамгийн дурсамжтай болцоо чинь яг ямар болцоо байсан бэ? Кино театрт агуулж орсон. Тэгээд миний киног үзээд тэрстэй гоё байсан. Тэгээд намайг ямар хөөрх юм бэ гэж хэлсэн. За тэр болцоо яаж агаад болцчлоо. Ямарсан нэг болцох холбоо. Тэгээд болцох болсон чинь энэ амар муухай амлах гэдэг. За би ингээд октодороо гарч исэн байхгүй юу? Тэгээ нэг хүүхдтэй харьцажсэн. Тэгсэн чинь нөгөөх нь бас нөгөө талд гарч ийн гээд. Тэгээ бид хоёр харьцаад миний араас чадчихад нилээ утцсан. Тэгээд би ингээд оноо өгч мөгдөг заяо. Намайг инээлэх юм бол би нэг оноо өгдөг. За. Тэгээд нөгөө араас ингээ гүгээд байгаа штэ тий. Гэтэ ерөөс миний тайп биш байхгүй юу? Миний бодгоос бүр шал эсрэг хүн. Зүгээр намайг инээлгээд байгаа надад амар таалагддаг байсан. Тэгэл уулзгаа яах вэ гээл тэгэл уулзах гэхээр жоохон уулзмааргүй санагдаад биш нэг тийм уулзч болохгүй хүн шиг мэдрэмж төрүүлээд байхгүй юу? Би бол болцвол надад амар болцохоор хэмжээний хүн байна л гэсэн үг ш. Нөгөө талд юу гэж бодож байгааг нь мэдэхгүй учраас амар сурцсан гарч юм шиг мэдрэмж төрүүлсэн байхгүй. Тэгээд оноо өгж жагаад ингээд 100 болохоор болцъё гэдээ өрхөцсөн байсан чинь яг тэр үеэр онооныг 70 эд мэд болсон билүү та хэд болсон билээ санахгүй. Тэгсэн чинь хүүхдүүдтэйгээ нөгөө чадлж байгаа хүний ярина штэ. Тэгсэн чинь намайг шордоод отоо уулзчаач дуудчих матчих гээл. Тэгээ уулзахаар болоо тэгээд шууд уулздаг байхгүй юу. Тэгсэн чинь амар очиод авъя юм хэлгээдсэн. Тэгэхээр би за ингээ хүрээ дээр гэл тэгэл ирсэн чинь такситэй өөрөө халанцаа хүрээ дээр дээ. Тэгээ би өөрөө бас
явцсан заяа. Тэгэл за яах вэ энэ төр гэл байж байгаа л нүүдүүлч битэрийг хаяа явцсан. Тэгэл битэр ингээл дуулсан. Одоо юу их хараа одоо юу их гэл орой болцсон. Тэгэл битэр өөрт сайдл караокедод. Тэгээ караокедноосоо гарангуудаа яг үүрээр нэг 3 4 цаг болж байсан баха ингээ бүх хөдөлгөөн ер нь сармагдсан байгаа штэ. Тэгээ яг талбай руу ингээ зам гарах гал хөвжсэн чинь ёо одоо би ноутбук гэдэг кино ерөөсөө үзээгүй шүү заяа. Мэдгүй. Тэгсэн чинь ингээ гарцсан дээр хөвтчихдэг байхгүй юу? Тэр үү? Тий нөгөө хөлт маань. Тэгээ би гайхаад тэнэг юм хатал гэж бодсон шүү дээ. Тэр үзсэн юм байна. Тэгээд би гайхаад тэгээд хөөе чи явахгүй мó энэ ногоон гэр ласлаа штэ гэж би яаж жоохон мэдрэмжгүй заяа. Тэгсэн чинь нөгөө төх маань ингээл жоохон ингээл байгаал юм. Тэгэхээр гэр ласлаа штэ би одоо ингээ явлаа штэ гэдгсэн чинь нөгөөт нь нэмэлгүй. Тэгэхээр хаяа явцсаахгүй. Тэс чи араас гүйж ирсэн өө би чамайг хамт хөвтгийм байх гэж бодсон штэ. Тэгэл цаашаа ингээл надаа жоохон кринж санагдаад байгаа мөртлөө би тэр хүнээс ингээд болж чадахгүй байхгүй юу. Тэгээ цаашаа ингээд талбайгийн хажуудлаар явдээсэн чинь ингээд гарцаагаад. Ордны хажуугаар явдээсэн ингээд хөөл мөл яриад болтгоо. Би бүр гээл зөө бүр юу болоод байна гэл тэгэл явжсэн чинь гинт амир байжсан. Согс тэр гэлтгсэн. Яасан бэ гэлтгсэн. Чи сая юу тавснаа харж ийн үү гэлтэхгүй. Үгүй юу тавсан гэлтгсэн. Чи сая чингэлтэйгээс сонгоны харихны юу руу давлаа чи. Нэг юм тэр явууны зураас яд юм бэ? Сүхбаатараас чингэлтэйг давлаа. Би бүр хэрэг хийсэн болов гэж өөрийгөө бодоод зөө яагаад залуучууд ямар хөвгөлтэй бэ? Тэр гой залуу байна. Тэр гой залуу. Надад ингээ амар гоё мэдрэмж өгöd байхгүй юу? Тэгэл би хууль мөл ярьж яхны яста хуцдаг гар энэ да энэ төр гэж бодол тэгсэн чинь би харин өмнө нь хуулиар сурж байгаа тэгээд сургуулаа хийцэн маа гэдэг жаа байхгүй. Тэнгүүт нь гэл тэгээжсэн чинь хоёлоо замын голоор алхахыг гээ замын юм нөгөө цагаан шугам бидэн штий. Тэрээр ингээ хамт хөтлөлцөж алхаж малхаад тэгэл би бас жоохон миний дотор жоохон тийм нэг галзуу хүүхдлэг мэдрэмжэдэг. Гэтэ тэрийг ингээ дараад нилээн утцсан. Өөрийгөө тийм биш гэд баг бодцсон. Тэгээ байжсэн чи гинт миний тэр цаанс идрээд тэнгүүдээ яг талбайгийн ард нэг юм мод идэн штий. Тийш ингээ харж ирж яснаа. Тэнд хөвтчүүлтэй. Тэгс чи хөвтгөө гэл тэгж байна. Амар гоё санагдаад. Чи ямар хөвтгсөн. Хөвтсгсэн хөвгтөө. Зүлгэн дээр дээш харж аваад харж идэх. Тэгэл хөвтгчээснэ заавас арай ч юм уу гээ. Тэгээ цаашаа ингээ явж мууж жаал эсий орол юм мэдээлэл. Тэг битээр шууд хүзэр тоглохоор болоод. Тэг би бодохдоо нэг саад мадан сууж жаал тоглох юм бодож байгаа штий. Тэгс чи гүү заяа. Гэрлүүн явахаар болоод. Гэр нь яг тэр битээрээ орсон сүүгийн хажуудалд байж тараа тэгээд за одоо том хүн залуу ондог байна тий. Гэрлүүгээ давуулаа. Алхам алхмаар гэрлүүгээ хүчээсэн. 1000 удаа давтцсан залуу байна штэ. Би мэдээгүй маа. Тэгэл битээр гэрлүүн орвоо. Тэгэл би чинь бас нохоо санаалж байгаа штэ. За яах нь вэ өлсөж. Шууд хаалгаа хаагаал гэрлээ унтраад өгөхгүй юу. Би шүүд за юу болох гээд байна гэл тэгсэн чинь манай гэрээ юу нь хамгийн гоё гэж гэлтэхгүй юу. Тэр нь юу гэл тэгсэн чинь манай гэрт хөгжим амар гоё сонсогддог гэд өөрөө дуу идэг хөгтөхгүй юу. За тэгснэ ингээл хан дээр За чи тайдин гэр алавдилаа юм шиг. За уушлаараа үзэх штэ. Энэ нэвтрүүлэг ингээд дуусгая. За окей. Нөө хан руу ингээд өшөг авах гэж байна. Гэрэл ийм од модтой гэрлээд штэ. Тим юм тусаагаал тэгснэ ингээл хөгжим. Нэрэл амар гоё сонсогдож байна. Тэгэл би буудан дээр суугаал битээр хоорондоо юм яриад ингээл ярьж мөржсэн чи яг нөгөө төстөө гэдэг юм байгаахгүй. Тэгээд адилхан урлагийн хүмүүс болохоор ингээд жоохон ойлголцох юм бас арай өөр. Тэгэл анх удаа бас урлагийн үнтэй уулзч үзэж байгаа болохоор надад бүр амар спешиал санагдал. Тэгэл байж байгаа л би өглөө хичээлтэй. Тэгээ байж байгаа л үүр цай штэ тэр чи шүнжэнгөө гадар явцсан. Тэгсэн чинь хальт унтчаал сэрсэн чинь будингийнхаа доор заяа тэр би тэрийг гэхдээ 2 хоног баг ангийнхандаа ярьж байсан байна. Үнэхээр надад хөөрхөн санагдаад. Чигчээ уруугаа ингэж барьцсан. Хой таараа. Би ч шилтэй нөгөө хүүхд маань. Өөрөө өөртөө юу? Миний чигчээ уруунд ингэ гараа. Тэгээд таараа хоёр л биш нэ. Нөгөө хүүхд маань ч гайхалтай би бац. Тэгээ өөрөө ингэ. А тэрийг хийж явснаа. Хоёр хоногийн хандаа. Яа басаад чи хоёр чичээр өөрөө. Би хөөрхөн чигч ороотай. Яа татлаа. Яа. Тэгээ надад тэр нь хөөрхөн санагдаад. Тэгээ шууд тэр болцоо надад айгу тийм хизээч хийж үзэж байгаагүй. Хэдхэн цагийн дотор амар их юм болсон байгаа байхгүй. Би нэг юм асууж идэх юм. Чи ингээ унтж байгаа штэ. Тэнгүүд чиний гарын юм байгаа штэ. Тэнгүүд нөгөөдөг чи ингээ барьчихсан юм уу те? Тий. Ингээд бөөдөн жоохон юу. Тэр унтаагүй байсан шиг. Би гар ингээ бэм гэдэг бол нэр олон цаг төвчгий бол нэр. Хамт ингээ хөвтэйг үү заяа. Одоо энэ ингээ бөөдөн дээр би ингээ хөвчихлээ штэ. Өө чи өөр газар дээр. Тэгснэ ингээ хуруу ингээ. Бөөдөн жоохон амхан юм уу те? Тий жоохон амхан. Тийм байна. Тэгвэл ингээ болохоо л та.
Тэр Хайлт юу яах юм шүү. Босоороо бай. Би үзээ. Сурмаар юм байна уу? Яа нэр. Тэгээ тэр хүүхд бол амар исэн. Баярлаа. Аюу сонирхолтой болцсон. Амар гоё. Би 101 өглөө ингээд уул гарахаа өглөө явж байхгүй өөрөөр. Тэгсэн чинь нэг залуу зан дээр хэвтэж байна. Цаашаа нэг охин гүйч юм. Тэгвэл юм байна. Тэгээ хараадсан чинь нөгөө залуу араас нь очиж байна. Тэгээ тэр хоёр цаашаа талбаараа алахгүй юу. Тэгээ байж байгаа талбай харагшаа очоод тэгээд зүлгэн дээр хэвтэж чинь тэр хоёр. Тэгээ би яах нүг болчихно нэ. Хэвтэж байгаа болчих. Тэгээ сийг орчих. Би дагаад авлаа. Тэгээ би ингээл юм амгаа тэр хоёрыг хараад тэр хоёр яах нь. Тэгэл хараад гисэн чинь нэг байрлал орж ийн. Тэгээ ороод юу их нүгэ би цонхоор наарлаг гаднаас нь. Тэгсэн чинь чигчөргөө нийлцээ хэвтчихсэн. Амар уу гэж. Яаж яг нэг киноны хэсэг шиг л байна. Надад ч бас юм. Баяр тийм. Кино шиг нэг дурсамж идэв шүү дээ. Тэр бүр амар гоё. Яг их сургуульд тэр чинь нэг 2 дугаар курстэй алсын зэний харилцаанаас эргэдэгс байхгүй. Тэгээ нүүдгэн хятадд сурдаг. Тэгээ бит хоёр ч нэг хол байхад нь танилцаад заяа. Тэгээд ингээд харилцаж байсаар агаад ирээд яг өвлийнхээ амралтаар ирээд намайг өрхөө гээд тэгээ бит хоёр өрхөж эхлээд тэгээд зун нь алсан чинь би нэг сарын хугацаатай гадагшаа хуралцсан байхгүй. Тэгэл за уус юм гоё боломж гарцаа юм чинь чи уус яваад ирсэн зүүштэй мөвштэй. Гэхдээ ингээд хоёлаа бараг ингээ 2 сар хамт байх юм чи 1 сард нь байхгүй юм биш тээ. Жохон гонхтай л энэ төр гэж мэгээд тэгээд зүрх явчих юм шүү дээ. Тийм яг ирэхээс өмнө би явчихаар болчихсон байхгүй. Тэгээ байжсэн чинь гин тал болчтیں۔ Явцсан чинь дараа юу? Үгүй яваагүй хахад. Тэг ингээ бүр таг заяа 2 хоног алга болоод би гайхаад Хамт явах гэдэг юм болов. Яач юу гэ. Бүү 2 хоног алга болгож чи гайхаж байгаа юм уу? Ирцэн гэсэн үг шүү дээ. Гүй тэгээд харин тэгсэн чинь харин ирцэн байж таарад тийм найзтай хуйлдаад тэр болохоор ингэсэн аахгүй нөө өөр хотод саксны тэмцээнд орох гэж байгаа гэд тэгээд ингэ сүлжээж орон гарan байгаа шүү гэд ингээд гэтээ нөгөө битэр чи орой болгон видео кол хийдэг байсан чинь ярихгүй тэгээд хальт юм бичээл юм бичингүүд ингэ алга болол тэгэл ингэ алга болол тэгэл би бүр яач юу би ямар нэгэн буруу юм хэлчлүү яалаа битэрийн хооронд юу боллоо ил тэр хооронд баахан драма бодож юм чинь тэгээд тэгсэн чинь маа найз юу хийж ин гараад иргээд тэг гараад л яс чи ямар хүнээс юм авах гээд хойлоо цуг авчаад ирэх. Тэгэл бит хоёр ингээл очиол тэгэл парк дээр ирэлтсэн над миний утсан дээр ингээл танихгүй дураас дуудлага ирээ. Тэгэл ингээл авсан ч юм аа тэр X-үүдийн. Тэгэл байна уу гэдэг шууд холын л юу вэ гэж гараад ирээ. Тэгэл гадаа гоос. Би нөө машинд найзхан машин цуцсан нөө ч хүнээс юм авлаа гэж гарч. Тэгэл ингээл гарч үүдээс ингээл алхаж ирээ. Өө тэнцээч хоёр талаас гүйж очиж. Драма болж явж ялцчихв. Тэгээ тэр бол амар хөөрхөн. Тэгээ гэрийнхэндээ хэлэхгүй нуцаар ирсэн. Надад ч яг ихрийн ордны хүн байсан баха. Үгүй болоод би өөрөө ихрийн ордны. Ихрийн ордныхан дэгдээ юм. Тийм үйлдэл гардаг. Ихрийн ордныхан яаж ч багтдаг. Хаанаас ирсэн гинэ? Ял ТV-с ирсэн. Хятадаас Хятадаас ирсэн. халзан бор шивэлтэй залуу. Дандаа. Дойд ингээд манай хоёртай болцож байсан түүхүүдээ ярьлаа. Хамгийн новшийн болцооныхаа түүхийг одоо та ярих. Одоо таны наа түүхий чи нөгөө талаас нь ярьж. Новшийн нөө. Хамгийн новшийн болцоо. Гүү гайгүй надаа миний бүх болцоонууд бол даагүйсэн. Тэгтээ өмнөх дугаар дээр чи нөгөө хаягдсан ярьсан тий. Сарнагаа орхидог. Цэцгээ орхидог. Тэрийг ярьсан тий. Сүүл би нэг юм болсон ш нэрээ. Би ингээд гэрээ хааж байгаа зүгээр ингээ хагасаа өдөрч байгаа ингээ алхаа явчихсан байхгүй. Тэгсэн чинь ингээ чи дуу сонсцсон явж нэг өхөө хөөйл гэж тэгшүү болж яг нүднээ болно. Тэгэл би ч хвчээ хошоор дуудснаа гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь би хэр охин байна гэдэг. Тэгээ би шокнд орж байгаа шүү дээ. Болохоор гоё охин байна. Гоё эмэгтэй байна гэдэг байхгүй. Яг биш энэ юм гэсэн чи хэр залуу вэ гэдгсэн. Тэнгүүд нь би байдаг л залуу гэдгсэн байхгүй. Би юу гэж хариулах мэдгүй. Юусе хариулах гэсэн юм санагдаад бүр яг ийм шийдсэн хэвчээсэн. Хариулт гол авсан. Надаас бүр ингээ хариулт хүссэн те. Тэгэхээр би байдаг залуу гэ. Тэгвэл би хэр охин байна гэхээр би өөжөө гоё эмэгтэй байна гэж битгсэн аахгүй. Тэгээд тэгсэн чинь тэгвэл хоёулаа тэгхгүй одоо юу хийх үү гэх тэгхгүй. Шууд оо. Тийм. Тэнгүүд нь би чи наа мэдгүй димээ ах уу гэж тэгсэн аахгүй. Тэгсэн чинь яг миний хайжд ирэнгүүтээ дээрээс доош харсан. Арчаагүй. Тэгээд би бүр ингээ шок ингээ. Яа ингээ Тэг би тэр өдөр амар happy coffee мөн. Өдөр мөр. Тэг өдөр. Тэгээ би бүр ингээд
Аймаа гоё ингээд явж зүгээр. Тэгээ би 2 хоног зүгээр кино үзсэн гэртээ бүр ингээд. Наазан тэгтээ жоохон ингэсэн байна. Тий, сэтгэл зүйн амар асуудал тийм. Залуу малгуу талтдаг ч юм уу. Тэгмүүдээ тэрнтэйгээ муудалцсангууд одоо би таарсан залуутайгаа унтна гэж ингээ гараад тэг явчихсан чинь зүгээр амар хүнд байдал. Би бол ерөөсө пранк гэж бодог аахгүй. Гэхдээ тэр одоо юу ч мэдэхгүй. Тэгээ угаасаа боддоор аахгүй. тэгээд эвгүй юм байна. Яг юм арчаагүйгээр бодлох амар эвгүй мэдрэмж байсан. Та яг ингээд шууд ингээ харцаа. шууд зүрхэнд ороод би ингээд яаж чадахгүй тэгээ явдаг ч чаа. Орхиод Би би ингээд зогсоод байгаа ингээд. Чи ардаас нааш ирэл өгөх гэсэн. Юу гэсэн үг? Юу гэсэн үг гэдэг чи юу гэсэн үг? Юу н арчааг нь хэлчих. Яг яасан гэж. Чи нөө мэдхгүй л эцтэй угаасаа гэд. Хаана байсан? Төвд юм уу? Гүү яг юу хүнөг хийдэж манай гэрийн тийч. За хүнүүгээр нэг жоох аяв яа. Найз өндөө уулчих юм билээ. Хүнүүгийнх нэг. Гэтэ манай хүнүү гайгүй штэ. Яаж чадгаа? Чи хүнөө юм уу? Бэдэг бэс юм аа. Чи тэр охин байсан мөлий. Одоо л мэдчихэм. Тэр бол амарс шүү. Яа наач тэгтээ. Гэтэ би зүгээр ингэж одоо доктороос ер нь нэлээд шулуухан болсон мөлий. Тийм үү, яаж вэ? Зүгээр надад тгий сайн. Тэн жишээ нь бие байна төрхөөсөл. Нэг найз майз эрэгтэй найз майзаас ингэж юу ангууд ингэ шууд ингэж ер нь хэлж илэрхийлдэг болчихсон. Наад тэрөөсөө тийм болдог ш ямар сайн юм. Гэтэ хүнээсээ болох Чи буруу газраар явдаг. Танд ч одоо ямар гоё ертөнцид амьдарсаа байгаа юм биш үү? Зан дээр гэвтэж юмхтэл шууд нисэж ирч мэрэл нэгэн шууд хойломцгийн мэг. Ямар амар гоё сонин ертөнцид амьдарсаа. Надад бүр Чи гоё жоохон өөр түүх. газраар яваач. Энд гэхдээ миний яг ер нь хүнтэй болцгоо болио дөө гэж бодсон нөгөө анхны бүгд ицсэн болцоо чинь зөө. 11 сарын. Тий. За 4-нд. Ого. Интерстеллар гарч ирсэн үү шүү. За. Би тэр кинонд бүр амар дуртайхгүй юу. Тэгэл би нэг 11 сарын 10-10-нд ч илүү 11-нд ч илүү YouTube дээр Монголд очиж айгүйх дуу хийгээд байна. Тэгэл ороод үзэж мүзэл ингээл явж исэн чинь доор нэг шин дуу гараад ирчих. Тэгэл тавиал үзсэн чинь гадаад хүн юм болов гэсэн чинь монгол хүн байна. Тэгэл тэр ингээл мьюзик видео, тэр дуу, тэр аавра гэл бүх юм ингээл амар таалагдал. Инстаграмаар хайж болол тэгэл дагваа. Зөрүүлээд наваг дагж гинэ. Тэгээ 2 хоноод клост хийждэг байхгүй юу? Дуудаг юм тий. Яар. Дойд ч ямар хэцүү залуу чи. би биштэй зүгээр. Би баг хин гэдэг юм ингээд авч. Мэдэх бахоо. За тэгээ яжсэн чи. Тэгээ би яаж яах нөгөө нэг яг дөнгөж нэг шинэ офис ажилд орсон. Тэгээ тэн минь хамгийн бага нь болохоор хамгийн юм ярьдаг. Энэ ямар дэжүү залуу надад амар таалагдчихээн. Яг миний тайп юм байна мэн гэл тэгэл нөгөөд харуулж марлаа. Тэгэл ингээл манай краш мраш гэл ирэл явжсахгүй би. Тэгэл ер нь эмгтээчүүд краш гэж ярьж л ер нь краш бишээ л гэсэн үг. Яагаад? Яг сериусны байсан бол хизээч ингэж краш мраш гэл хүнд хэлгээл явахгүй л те. Зүр тухай зүгээр амар таалагдаад тэгэж чи тэгэл гэхээр би гайхал эхэлсэн юм чи юу вэ? 2 хоног шууд клоус тэгэл таньж мэдхгүй мэдэж тий. Тэгэл бэжсэн чинь ингээл нэг 7 хоног моног зүрх мөрхт арж явжсэн ингээл стори дээр реплай хийгээд ороод ирж байна. За би чи нөгөө сингл болж байгаа хүн чинь тий хүнтэй чадалж үзье. Тэгэл чадалж матлал бэжсэн чинь битүүри яриа нэг л ойлголцдгүй. Тоглоод байгаа ч юм шиг эсвэл үнэхээр тийм фак бой ч юм шиг тиймэрхүү юм яриадахгүй. Тэгэхээр би за хоёлаа сеттингний дараа жинхнээс яриад байгаа мэдчихгүй. Ойлголцохгүй юм байна да. Чиний юу яагаад хам бол нэг чадахгүй байна да гэлдэгс чи. Хоёлаа уулзчиж ойлголцох байхаа маахаа гэлээсэн байхгүй юу. Тэгэл уулзахаар болвоо. Тэгээд тэр киног үзэх гээд. Тэгэл уулзгаал би хамгийн амар би амьдралдаа хизээш тэгж тогтолж үзээгүй заяа. Би бүр болцоосоо одоо оройн ярил маргааш нь болцохоор боллоо гэж бодсон чинь тэр оройн 12 өнгөрцөн. Тэгээд тэрний маргааш нь болж тарж байгаа байхгүй юу. Би тэрийг мэдгүй тэр өдөржингөө болсон гэж бодоод. Тэг ингээд давхар миний бие дараа нь ботход муул ийсэн билээ л дээ. Тухайн үед болохоор догтлсноос болоод хоол орохгүй байх гэж бодоод хоол мол идэж чадахгүй заяа бүр ингээд бүүлж гарах гад. Эсвэл дараа нь ходоод үтсэн байсан байхгүй. Тэгээд 2 хоног тэгээ юм идэхгүй. За тэгээд анх удаа би чи ингээд амар спеш одоо нөгөө нэг яг жинхэнэ болцоонд явах чинь гэж өөрөө ботцсон. Тэгэл өсөх юм юу ч олдохгүй юм шиг санагдал дэлгүүр орчлоо. Чи хамгийн турхаа дээр байгаа юм шүү. Өсөх юм 2 хоног юм идэггүй. Тэгэл дэлгүүр ороод хууц мууц аваал заяа. За тэгэл бэлдэж үлдэж байгаа л найз мэдтэйгээ ярьж байгаа л за одоо ямар хүн хэлсэн болдог бол та. Тий бүр үнэхээр зүрх сэтгэл гэ тэр хүн ингээ гадаа төрхөр бол надад нийцчихэд байгаа байхгүй юу. Тэгэл уулзгаал бэжсэн чи над руу өдөр нь чатчихж байна гэ хаана уулзмалцгүй. Тэгээ кино 10-аас эхлэх байсан. Тэгээ би наана уулзаад хүн чинь дээ юм мэдэж мэдгүй байлгүй гэж бодсон чинь шууд 10-аас тэндээ уулзах юм уу яах юм гэл тэгж байна. Тэгэх юм уу яах юм гэж байгаа хүнд бол би хизээч тгий гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр шууд за тийм шууд тэндээ уулзъя гээл. Жохо урам хугараал. Тэгэл хэзээсэн чи над руу зураг явуулж байна бичлэгээ. Тэгсэн чинь мань гар зүгээр ингээ хүүтийн өмсцэн.
Тэгэл би харчаалт яа энэ хүн ингэж яхад би юу гэж ингэж очиход гэж плажа тайлцаяал. Йоо. Хар свитер. Энэ амар хөрхи игдүүт юм өссөн. Тэгэл хар свитер өсөлтсөн. Яасан ч яа тэгэл уур хүрэл очиж байгаа байхгүй. Тэгэл яг гарах гал ижсэн чинь би чамаас нэг юм асуучих уу гэлтэхгүй. За гэлсэж. Чи тэгтээ бити уурлаар гэж байна. Би уурлахгүй. Тэгтээ чиний асуусан асуултаас л болох байх таа гэлсэж. Яа гэж. Сойз авсан юм уу? Биш сойз авах юм уу гэдэг байхгүй. Би бүр шок заяа. Тэгэл би чи надаар тоглоод байгаа юм уу? Иймэрхүү юм ярих юм бол хоёлаа нэг удахгүй нэ гэж баг уулзгаа болдгийн ухааны юм ярих гал тэгэл ижсэн чи за тоглосон юм а бити уурлал дамуурлал та гэл. Тэгэл би болзоо төлөвлөчөөд тэгээ дээрээс нь тэр кинонд амар дуртай болохоор үзмээр байгаа болохоор тэгээд очихгүй юу? Дуусчаад гисэн юм уу те? Эсвэл өмнө. Эхлээс өмнө уулзахаас өмнө тэгээд яа нөгөө Шангрилаараа орох гол бийжсэн чи би нэг 30 минутын өмнө төрүүл ирчлүү дээ. Гэтэ тэрийг хэлмээргүй санагдаад бүр уур хүрээд тэгсэн чинь над руу нөгөө хүн чинь бас ирчлээ гэж байгаа байхгүй. Тэгэл заац тэгэл уулзах юм байл да гэж бодоол ижсэн чи яг ингээл хоёр талын хаалганаас яг хоёулаа яаж яах өндөр болохоор шууд хараал таньж байгаа байхгүй. Тэгэл ингээл орж ирэл ингээл уулзаал тэгсэн чинь шууд тамхи үнэртэй за. Шууд за хасах мянга гээл дотор бодоол өвчж байгаа шүү дээ. Тэгэл дээш явж исэн чинь бид тэр чинь анхудаа уулзж байгаа шүү дээ. Юу бол гараа хөтөлчихгүй л. Би чи окей гэл тэгэл ингээл явж би яг үнэхээр тоглоод байгаа мó үнэхээр юм уу гэдгийг үнэхээр ялгаж чадахгүйсэн зэ. Тэгэл кино эхлэх гээл би юм авчил за ороо сууж явах үг амар тогтолцсон киногоо үзгээд тэгсэн чинь хүмүүс орсны дараа орё гэж байна. Яасан гэл намайг хариу хүүхдүүд таниад идэв юм. Тэгж байна. Би тийм шок зөө. Би тэр хүн юу ч мэдгүй байж байгаад мэдсэн шүү дээ. Би л энэ хорвоо ертөнцийн одуудыг танихгүй хаагур яваад байгаа юм болоо гэж бодлоо. Тэгэл за гэл хүлээгээ суухаар боллоо. Тэгэл нэг газарт ингээл өөдөөсөө гэл хараа сууж исэн чинь ингээл би хүний нүд рүү амир харж ярьдаг. Нэг ярих юм байхгүй тийм нөгөө хүн маань жоохон тэнэгтэйсэн болохоор би ингээл тийшээ доош хараал ингээл бэжсэн чинь чи над руу харахаас хичээд юм те гэж хэлсэн. Яа гой залуу вэ? Тэр залууг дараагийн подкастаар оруулчих. Тэгэл би ч бас тухайн үедээ тэгтээ саяхных л та. Гэтэ би тэр хүүхдээ болсны дараа миний хүнийг харах юм бол шал амар өөрөлдсөн заяа. Тэгэл хийжсэн чи яг кино эхлэх гээд идэг. Би орж киногоо үзмээр идэг. Нөгөөдөг чи ингээд сууж яа гэж болтгоо. Тэгэл бэжсэн кермага ухаж ийсэн нэг юм юу лээ миний эддгүү нэг чехлаад байсан гаргаж ирсэн. Идхүү гэсэн ингэж өгж мөгөө заяа. Ахаа гэл ингээл бэрч амар удцсан харвас тэр кермаг. 2007 оны чехлаа. Тэгэл би за гэл өнгийн чехладны нэг чехлад идчих цагаантай. Тэгэл би за гэл баярлаа гэл. Тэгэл орохоор орохгоол тэгжсэн чинь л яг энэ голд нь байгаа хгүй суудал. Зүгээр ингээл суучих юм дээр чинь нөгөө хүн харагдмааргүй байна гэсэн хүн чинь урдуур нь тойрж ирэл нөгөө талаар нь орж сууж ийна. Яа гэл. Тэгэл кино эхэллээ. Би ч энэ кинон дээр ингээл гэл ингээл ста нэрмэрэг гэл тэгсэн чинь намайг хажууд нь ингээд энэ л гэж утсан юм шиг байгаа зүй. Байсыг хэл ингээл төхөөд байна. Тэгэхээр би юм хэлэх гэж чинь кинотой холбоотой юм ярих чинь гэж бодол яасан гэл тэнгүүд өмсөж өмсгэл. Тох мохроо өмсөж өмсгэл. Хацар мацарлал өмсөж өмсгэл. Тэгэл би чи яаж яхад юм дэгнөр юм болохоор гар мар бэрж авч болцоо юу. Юу болоод байна гэл. Тэгэл би за киногоо дуусгаж байгаа л бол ийм хүн биш ч юм илүү те ингээл дуусгаж байгаа. Амар хөшөөсөн юм шүү дээ. Тий бүр яа. Тэгэл надад гол нь таалагдаад байгаа байхгүй юу? Өөг нь баажна. Тэгсэн чинь юу наа? Багаажна. Гадаад зүрх нь амар таалагдаад байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь кино дуусваа. Тэгсэн чинь гардггүй. Шигдээ суучлаа. Хүү яасан би гарыг л та гэлтгсэн чинь хүүдийг нөгөө малгайгаа өнгөснөө нэг юм нүдний шил зүснэ ингээс суучдаг. Тэгсэн яасан бэ гэсэн чинь хүмүүс гарахаар гарья. Яа тэгтээ. Тэгэл би за энэ ч хударчлаа да гэж бодоо. Гэтэ стил дотор найдлага байсан л зөө нэг ярилцаад үзчихүүлээс өөр юм болоо та. Тэгэл дууссан чи за одоо яах вэ гэл тэрнэ би энэ миний зориг гарч байгаа байхгүй. Хойлоо жоохон юм ярьж байгаа. Тэгээд тарах юм уу гэж харах юм. Тарцаагүй. Харах юм уу гэлтгсэн чинь тэр яг хизээ нийллээ. Гэтэ санахгүй. Гэтэ ямар ч амар олоо та. Би харин өчтөр найзуудтайгаа шоудаад. Тэгээ мөнгөгүй болцсон. Тэгжсэн. Сууй гэсэн чинь үү? Ер нь тийм. Тэгэл доошоо буугаал гарах гал гэсэн чинь Шангрилагийн хаалгаар гараал шууд тэмэг татчихж байгаа юм чи миний ээжүүд. Би чинь за надаас ичдэггүй маркетинг төв дотор одоо бас ичмээр юм а тий гэж бодож модал. Тийм тэгэл ямар сони юм бэ гэл тэгэл бэжсэн чил тэрч мивэрхэл заяа. Жох ингээл ойрч тэрч мивэрхэл. Тэгэл ямар ч юм ярьж суухгүй болчих жоохгүй шууд би чаа ингээд таксийн суулгаад өгье. Одоо ингээ хари мари ухааны юм ярих гад. Тэгэд хоёр дахь амар юм нөгөө нэг шатаар урсдаг шатаар доошо буужсэн чинь чи нэрээ сай зааваагүй юм. Гэлтэж байгаа хгүй. Тэгэл би за энэ ч хударсан юм байна да гэж бодвол. Тэгэл ээжээс наа төгсгөлд нь хамгийн амар нэгсэн за.
Би чамаа таксинд суулгаад өгчөө гэхээ би дотроо за чи мөнгө байгаа минь ойлголоо. Гэтэ хоёулаа хамт таксинд явж агаад тэгээ би ингээд ячидгүй гэдэг би юм дотроо бодгоод байгаа байхгүй. Тэгээ за ер нь таксиг бүр болчих. Манайх энэ ойрхон натур би алхаад харчидөө гэлчих юм бол намайг хүргээд өгчих байх гэж би бодоод тэгсэн чинь юу вэ натур амар хол штий гэж би шигрээлээс. Тэгэл таксид чаа гээл гүрийгээл тэгэл таксинд суугаал болгож өгчвөл. Тэгээ цаашаа явсан таксид явсан. Хөрхэн амт мөнгөтэй байсан юм болов мөнгөгүй байсан юм болов гэдэг тэгэл таксид байгаа юм. Такси максимны мөнгө дураа бол тэгээд тийм. Тэгээ ахиж өчөөгөө. Тэгээ тэр оройно би чи блоклсон. Гүй. Үнээр таалаг татсан юм аа. Тэгээд би очиод асуусаахгүй юу. Би сая нөө хамт байхдаа ингээд сэтгэл хөдлөөд жоох эрүүл ухаанаа алдсан. Тэгээ яг гэртээ орсныхаа дараа ухаараад сая надтай ингэж зарцсан байна гэсэн байна. Би одоо яг баталгаажуулчих гэж та чатчихэд чи ингээд надаас өрхөнд ярьцж байгаа юу? Яасан нэтэр хэлдэг гэж чинь. Ямар төрлийн харилцаа хэлдэг чинь аа. Тийм олон төрлийн харилцаа гэдэг үг гэж. Унтах гэж юу, үерх гэж юу гэлүүдээс. За тэгэл чадлахаа бэлэл хоорондоо ярилцж байгаа л. Тэгсэн чинь надад тэгж хэлсэн за. Залуу байгаа дээрээ хүн амтантай уулзаж үтсэн дээр дээ. Ингэж байгаад тэгээд буруу хүнээ сонгочихв доо. Тэр гэж би дотор яг буруу хүнээ сонгох гэж тэгэл бодож байгаа. Яг өөргөө зөвлөгөө өгсөн л дээ. Тий, тэгэл за уулзчихсэн нь бол дээр шүү нэр ингэсэн. Тэгээд би тэгсэн ахгүй юу? Тэр өсөн шүү. За хоёлаа ингэ болидо хоёлаа ингэ бүх тийм уулзалтын дараа. Энэ бүх төвчээ. Царай бол биш юм байна гэдгийг ойлгочлаа шүү дээ. Тэгэл за хоёлаа ингэ тарцгаа болидо ингэ зүгээр одоо нэгэд дагцсан тэгэл энэ хүмүүс юм зүгээр байж айдоо гэлтгсэн чинь байжснаа 7 хоногийн дараа. Син селфи гэж орж ирд юм да. Син селфи. Зураг явуул гэж байгаа хгүй намайг. Тэгэл блоклсан юм да. Би тэр зураг явуул гэдэг хүмүүсийн нэр үнэхээр ойлгох. Харин тий. Яах гэдгийг зураг наа инстаграм дээр чинь дүүрэн байна. Хармаар байвал уулзаад байлуу гэрийн гадаа ирээд намайг ав. Тэгээд нэг уулзаадах нэг намайг хармаар байвал гэн. Оо бисээ за. Бисээ нэг юмдрийг бүр толгой ингэсэн гацаахгүй ярьд тэр гамартчихлаа. Би тэгтээ нэрээ ингээд тэрийг бол гайхаж байгаа заяа. Сүүлд яг сайхан нэг 2 сарын өмнө юм уу? Нэг хүн надруу ингээд чат бичсэн байхгүй. Зураг авал гэдэг үү? Эхлээд ингээд зүгээр хүн бичсэн. За хүн шиг бичсэн. Хүн шиг зураг авал. Тэгээд давраал зураг мураг болол. Хүн шиг ингээд бичиж байгаа байхгүй юу? Тэгээд тэгснэ ингээд за завтаа болохоор чин тийж байгаа кофе уух юм уу гэл тэнгуут нь окей болно штэ. Угаасаа уулзахад ямар ч асуудал байхгүй штэ. Тэгэл тийжсэн чинь нэг орой байцснаа нөгөө нэг инстаграмын нөгөө мессеж алга болгодог тохиргоо байдсан штэ. Vanish mode тийм. Тэр нь ингээд тавингуудаа ингээ юм бичээд хүн чинь хүмүүс ч бас ингээ юм бичиж байгаа ингээ санамсаргүй зөв бодлогчдаг штэ. Тэгээд ангот нь тэр надад амар төвхтэй санагдаад би нөгөө нэг одоо ингээ notification ирсэн байвал ингээ харж байгаа. Тэгээд хариулах үгүйг ер нь шийддэг байхгүй юу? Хизээс энэ төгөө ч юм уу хаяа зүгээр юм бичмээргүй санагддаг байдэн штэ. Тэнгүү тийм болгочингууд нөгөө мессеж нь харж болтгүй мэлээ штэ. Угсаа нэм мессеж гэл ингээл байгаа гэдэг зэв. Тэгэл ингээ тэгээд надад амар төвхтэй санагдав. Би тэрийг унтраацсан байхгүй юу? Тэгсэн чинь байжснаа дараа бичгтээ дахиж тэрийг ингээ хасааж агаад ингээ юм бичээд тэгээд чи хэр сахилахгүй юм. Би бүр чи миний дүрсгүй охин болохоо. Йоо яваа Би чиний sugar daddy. Муу сал өгч наавал удаа. Бүр шууд ингээ гайхаад байж байгаа. Наа чи баш шулуухан дээрсэн шүү дээ. Ер нь үгүй тэгэхдээ чи хэрсэн. Яг ямар утгаараа. Чи мууш гэж. бүр амч тэгээд би бүр ингээд тэгээ ингээд боцсон байж шээ. Ядаж за тэр хүнтэй би нэг юм уу уулзаад те ямар сэтгэлтэйгээ мэдсэн бол одоо за одоо юм ярих нь одоо дүүрч гэж бодгосон. Ерөөсөө уулзаагүй бэжиж тэгээд тэгжсэн чи ганцаараа байна. Надад чамайг харж болох уу гэж ингээд багаантай бол жоохон сахилахгүй. Багтаа шалан дээр их тоглодог байсан. Би бүр ингээ юу гэж бичгээ мэдгүй дэс хаа гэж явуулдаг байхгүй гэсэн чи зүгээр л чамайг над шиг жоохон дүрсгүй юм болов гэж бодлоо. Яа надад үзүүл гэж. Тэгээ би байж байгаа. За энэ хоёр залуу ингээ хамт оруулъя даа. Чиний залуу. Тэгээд саяхан над руу дахиад юм бичсэн байхгүй юу? За бүр яг сайхан. Яна хоёлоо сүрсэн базаа илгүүлээ наах үгүй. Тэгээд тэгэхээр нь би тэгсэн аахгүй. Чи яа тэнийг ингэчээ над руу ийм бичээд идэм бэ? Энд чи бид хоёр ингээ уулзаж ч үзээгүй штэ. Чи миний хувьд ерөнхийдөө барыг танихгүй хүн гэсэн үг. Би тийм хүнтэй ерөөсөө ийм хүн байхгүй. Чи эсвэл эхнэр мэхнэр найз охинтой юм уу? Яа энийг ингээ нуугаад одоо ингээд байх ямар шалтгаан байгаа юм бэ гэдгсэн чинь. Тэглээ ярьж байгаа. Өөр газар бичээрээ. Чи яа. Чи яа тэгэж хэлсэн. Яс гэдэг. Би зүгээр амар сэлэхгүй гэж хэлсэн. Би
vanish model гэж хэлээд байгаа юм тий. Тийм. Гэхдээ тэр Зүгээр надад штэ би ч гэсэн хаяа сахилах. тэр надад бол нэр үнэхээр бүр ингээд анх удаага тийм юм үзсэн. Яг муух юмтай хүн болол нууж Тэр бол муух юмтай гал нууж байгаа юм сте. Би зүгээр тэгчл батсан. Чи хэр сахилахгүй вэ? Яа. Сахилахгүй л яах вэ? Сахилахгүй л яах вэ? Харин яг яах гэдэг. Сахилахгүй бол сойд зааваад ирээ. Яг наадах чи юм. Танд юм ба штэ. Ингээд хамгийн бүр ингээд 100% тэтгэлэг үг гэх юм бол аль улсыг зорих уу? Аль ТV-г зорих уу? Америк. Зол найз. Би Канад явж үзснэ зүгээр. Хейжин. Солонгос руу явна. Гэтэ энэ нөгөө нэг хүн болгон солонгост явах туртай идэр гэдэгтэй биш зүгээр. Тэр тэгээгүй штэ. Бид нэрээс тийм бодог шүү дээ. Чи Гэхдээ яг нөгөө хүмүүс жоохон солонгос зүрхтэй болохоор солонгос руу явна маавна гэж бодож магадгүй. Зүгээр би Бидраас тэгээгүй штэ. энэ чамдаг нэвтрүүлэг юм аа. За тийм ээ. Тийм. Окей. За би бол яг Америкч явж гэнэ. Чи бисээ. Би бол Америкч явж. чи Америкч ав. Америк явж sorry гэж боддیں۔ Тэгэд өнөөдрийн танилцуулж байгаа нь болохоор манай цоо шинхэн хамтрагч Ногоон Jade манай одоо international acting гэж нэрлэгдэж байгаа. Тэгэд энэ түүн болохоор өнөөдөр танилцуулж байгаа хөтөлбөр нь ер нь бол олон хөтөлбөр байна. Өнөөдөр танилцуулж байгаа хөтөлбөр нь Oxford-ийн хөтөлбөр байна. Одоо Английн Oxford-ийн хөтөлбөр. Тэгэд ингэдэм юм байна. Одоо бид нар чинь 12 жил сурж байгаа шүү дээ, тийм. Тэнгүүт англи жишээ нь гадаад 13 жил сураад байгаа байхгүй. Тэнгүүт тэд нэр 10 дугаар ангиас эхлээ юу үздэг вэ гэхээр их сургуулийнхаа foundation хөтөлбөрийг үзчихдэг юм байна. Тэгээ их сургуультаа орохдоо тухайн их сургуультаа одоо баг ихэнх нь тэнцсэн. Тэгээд аль хэдийн одоо нөгөө apply болцсон, ажлууд нь болцсон, нөгөө хар ажлууд нь тэгээ болчихсон, бүртгэлийн хар ажлууд нь болцсон, мэрэгчлээ сонгогдсон, кредит технээс нь аваад явцсан. Тийм 3 жил байдаг гэж аахгүй. Тэнгүүд Монголынх болохоор 12 жилээ төгсөнгөд дуусангууд үндсэн ерөнхий боловсролын диплом авч байгаа. Гэхдээ тэр дипломыг яг их сургууль дээр нөгөө олон улсын их сургууль дээр тэр foundation зарим тэр 3 жилийн хөтөлбөрөг болохоор хүлээж зөвшөөрдөг юм байна. Тэгэхээр манай энэ хөтөлбөр маань яаж байгаа вэ гэхээр тэр foundation хөтөлбөрийг 3 жилийн хөтөлбөрийг Монголда заан заяа. Гэхдээ бүр 12 дугаар ангита 1 жилийн хугацаанд авах боломжтой. Тэгээ жилдээ 3 эсэлт авдаг. Бүтэн жилийн хугацаанд авах боломжтой. Тэгээд дээрэс нь хамгийн гоё юм нь юу гэж одоо баг ийм 20-30 мянган долларын хөтөлбөрийг заяа. Гадаад сургаарч нөгөө сургалтын зардал, амьдрахын зардал хэлтэй баах юм байгаа шүү дээ. Такс макс гэл. Тэнгүүд энд сурж байгаа гэдэг давуу талаараа бүр баг 5-6 дахин хямдхан сурах боломжтой. Бүр маш хямдхан. Одоо амьдралын хүртэг баг гарахгүй ч одоо 12 ангитаа сурж байгаа. Тэнгүүд 3 одоо зарлагддаг хөтөлбөр нь одоо он сарын 5 бүхэн вебсайт руу нөрөө харчаарай. Тэгэхээр энэ хүн болгонд хамаатай хүн болгоны эргэн тойронд гадаад явж байгаа дүү ч юм уу, эгч ч юм уу магадгүй байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстээ заавал дуулгаарай. Oxford-ийн одоо foundation хөтөлбөр. Тэгэхээр энэ хөтөлбөртөө одоо жил явчих юм бол одоо маш алдартай сургуулиудад элсэх боломж нь одоо шууд бүртгэж байгаа. Тэр сургуультаа аль хэдийн баталгаатай одоо суралцах боломж нь шууд бүртгэж гэсэн. Тэгээд та бүхэн Ногоон Jade руу ороод foundation хөтөлбөр гэдэг рүү одоо тэр танилцуулгыг бүгд авч үзээрэй. Тэгээд та бүхэн энэ доор бас бид линкийг үлдээч. Тэгээд гой сургуулиуд угаас хамгийн топ сургуулиуд байсан. Тэр сургуулиудад бүр хамгийн нөгөө хүүхдүүдийн хамгийн их айдаг юм чинь сургуультай орох баталгаа шүү дээ, тийм. Энэ сургууль би тэнцэх болоо тэнцэхгүй болоо гэдэг баталгаа. Тэр энэ бол яг тэр эхний баг нэг семестрээр явж байхдаа тэр сургуультай орно гэдгээ баталгаагаа баг авчт юм бэл. Тэгэхээр ээж аав чамаар сэтгэл зүй чамаар дарамт байхгүй тийм. Тэгээд дээрэс нь нөгөө нэг цаг хугацаа хэмжин гэдэг чинь өөрөө айгуу чухал байгаа. Тэгэхгүй нөгөө нэг 12-оо төгсчөөл орно гэж бодчихдээ одоо хэлний шалгалтаа өгчөөл тэнгууд gap year аваад ингээл яваал гэдэг. Тэнгууд тэр чинь хугацаа алдаад байгаа юм чинь бас хайран шүү дээ. Би одоо жишээ нь 2 жил завсарласан шүү сургууль орохоос өмнө. Тэгэхээр бас тэгээд одоо жишээ нь их сургууль заадаггүй маш олон зүйл байгаа шүү дээ. Энэ хүүхд чинь Монголоос одоо жишээ нэг хүүхд шууд гадаад руу явахаар амар их тийм алдсан юм байна л да. Бидний боловсролын систем жоохон алдаатай. Тэгээд нэршлээсээ ахуулаад нөгөө кредит сонголтоос ахуулаад бүр хичээлээ сонгоогүй байна гэдэг шалтгаанаар тэтгэлэг авчаад ч юм уу эсвэл яг сургуультай бүртгэлээ мөнгө төлчөөд эхнийхээ өдрөө баг ингээд буцдаг тийм тохиолдол хүртэл байдаг юм. Тэгэхээр эн чинь нөгөө нэг очил кампустайгаа танилцж мэлцаад бид нар нөгөө кинон дээр үзснээр одоо төсөөлөхөд те. Кампустайгаа танилцаал нөгөө нэр мэрн freshman sophomore энэ гэл янз бүрээр явдаг шүү дээ. Янз бүрээр гэнэ яг үндсэн нэршлүүдээр яваад бидний нөгөө мэдхгүй юм нэг юмнууд яваад идэг. Яг тэгэнгүүт энэ нэг жилдээ яг тэдрийн заад юм бэл. Үндсэн тэнд очиод чи ийм амьдралаар амьдрын шүү, ийм үг хэллэгээр амьдрын шүү, ийм кредит системээр амьдрын шүү гэдэг тэр бүх юмыг зааж өгöd тэгээд сайхан гойн дээр нь алхтаад явуулж байгаа. Тийм ээ тийм. Тэгээд тэр хүүхд очиод ямар ч асуудалгүй хэлний барьаар байхгүй. Тийм ээ тийм. Нөгөө нэг янз бүрийн соёлын барьаар байхгүй болчихно. За тэгээ очиод яг нөгөө үндсэн мэрэгчлээ сонгоцсон хайцгүй тийм гоё болчихж байгаа. Академик хэллгүүдээ л ер нь бол бүр яг
суур олгоод өгч тийм фаундейшн буюу одоо суур хөтөлбөрийн ингээл их сургуулийн суур хөтөлбөрийг 1 жилийн дотор заагаад өгч байгаа. Тэгээд бүр яг Монголд яг ингэж албан ёсоор явуулдаг юм ганц төв юм байл. Тэгээ би айгуу гоё ихтэлтэй энэ байгууллагыг ярьж байгаа. Noon Jade International Баярлаа. Дараад нь ахаад нэг өөр хөтөлбөрөнд ярина. гоё юм хийж амжилттай авах хаа. Олон хүмүүс яваад олон гоё мэрэгжил эзэмшээд эргээд Монгол улсад хөрөнгө оруулалтууд их хаа гэдэгт найдаж байна. Тийм. За тэгээ төгс ангийн дүүнэртэй төгс ангийн ах эгч нартай заавал дуулгаарай. Магадгүй дунд анги тий. Тийм. Хэдэн жилийн дараа тий одооноос эхлээд. Хоёрдоо $250 одоо apply хийх эрхийн бичгийг өгж байгаа шүү. Тэгээд Oxford одоо яг саяны хөтөлбөрт apply хийх нь бас үнэтэй байд юм байна л л дээ. Тэгэхээр нэр юм уу? Нас харгалзахгүй. Одоо ч оройтойгүй юу? Зүгээр үү? дахиад одоо та дүүртэй ч өгсөн болно. Тийм. Таны өндөө ч өгсөн болно. Хамт бичиж. Тос бүрдээ 250. Энийг чанд өгч. Баярлалаа. Гэртээ нэг юм Энийг наад үлдэх юм аа. Зургаад даруулчих. Нас чиж штэ. За үргэлжлүүлэх үү? За тий. За нэг cheers. Тогтоо. Дадан. Кампай. Бүгд өөр хэлдэг тий. Зоол найзын халуухан асуултууд үргэлжилсээр. Зоол найзын хутаг асуулт болон маань эхэлж байна. Тэгээд манай нэвтрүүлэг маань өнөөдрөөс эхлээд шинэхэн болонтой болж байгаа. Энэ бол зоол найзын хутаг асуулт болон эхэллээ. Эхний асуулт Дойдос. Зоол найзтай болцож байхдаа юу бодож байсан бэ? Хөөхөн охин байна. Нэрээ тэрийг ярих уу? Ярь. Энэ манай хоёр болцож исэн юм байлаа. Тэгээд тэрийг нь ярьчих заяа. Бид хоёр ч болцож исэн. Тэгээ бүр нэвтрүүлгээр. Ямар намайг сонгож. би шийддэг аа. Йоо, наад нэвтрүүлж мүлжүүртэй би. Тэгээд энэ хоёр бүр нэгийгээ сонгоцсон гэсэн. Тийм үү? Тийм. Тэгтээ гурван чи байж хайр хүн. аль нь гурлаа байсан? Би хувцас сонгож өгдөг нь би гурлаа байсан. Би гурлаа байсан. Тэгэхээр Дойд чанг сонгосон юм уу? Тэ. Тэг би Дойдос сонгогддог доо. Тэг би дээрээ бата өнөө бэжтэй ёо. Чипс юм. Дойд чи бэ. Тэгээд өмнө болчихсон хүмүүс одоо уулзахаар ямар хэд юм бэ? Бэ бид нар ч угаасаа нэг таньдаг байсан юм уу? Өмнө таньдаг гэж. Тэгээд би зоолыг орсныг мэдээгүй. Тэгээд сонгож байгаа таарсан чинь зоол байд. Яг болзоон дээр уулзсан. Тэгээд уулзсан чинь. Болзоон эхлээд нөгөө юу гэж хадан давирлаад шүү дээ. Тийм болзоо төлөвлөсөн. Тийм болзоо төлөвлөсөн байсан чинь бэсэн болчихгүй юу? Бэсэн. Тийм. Яг пул болоод. Тэгээд за сэллийн байна. Чи сэлж чадах уу гэх. Чадл тэгээд. Тэгэл сэлсэн. Тэгэл яг зоол хийчих ингээд фикрийг хийв. Би бикинийг байсан шүү дээ. Би бикинийг болоо. Гэж төгсөлсөн юм шиг. би нөгөө нэг юу байсан. Над руу ууланд гарна гэд ярьсан. Тэгээ манай офс ч нөгөө Viva-д идэгсэн шүү дээ. Тэгээд ажил дээр очсон байхад нэвтрүүлгийн магаас залгаад ууланд ингээд юу дээшээ гарах хударчлаа. Тэгээд бид пациент орохоор чам тусны хувцас нөгөө. Тэгээд цагийн тулцсан байхад би усны хувцас очиж авч амжихгүй штэ гэдгсэн чинь за окей тэгвэл зүгээр. Тэгээ би юм юуны зүгээр л ингээд нөгөө барыг тасгалын Тэгээ хамгийн амар нь юу байсан байхгүй. Доош нь амар гоё ингээд пул руу өсрөөл ормаа. Тэгэхээр би яг пул руу өмнө үсээ яг тэгж өсөрч орж байгаа. Наа гэж өсрөөл ордог байхгүй. Яг 6-аад нэг гоё иргэсэн. Гэтэ орсон чи доор толгой ингээд тулчдаг. Тэгэл жоо ус балгаа зөө. Тэгээ дээш ингээд гарч ирж байгаа шнэ. Тэгээ камер стил бичээд байгаа. Нүгд яг ч өнөөр өгч байгаа шиг сэлжсэн. Яг тэр яг болон дээр очил хөрөнгөд юу ч болоо. Улаагүй юу? Гарч яхад ингээд ус хамаар гараад. Тэгээ тэрнийх наан би нэг ингээ сандал дээр ингээ сууцаа. Хараад ингээ байж байгаа шүү дээ. Би одоо шалгаад байгаа бид. Тэр амар тэнэг байсан ёо. Тэгээд тэрнээс хойш ахиж болцоогүй юм. Ой тэгээд картад кофе шопт таарч байгаа. Nice. Бас гоё дууссан байх шүү. Залуу насны та нар ч ямар гоё болцдог хүмүүс. Өнөөдөр ч юм бүр мүлжүүртэй болцоортой. Болцоортой хүмүүс вэ. За худаг асуулт үү. Манай худаг асуулт болонгийн маань эхний асуулт. Тэгээд энэ дээр чинь яах юм? Хариулахгүй бол уух юм уу? Зүгээр шийтгэл өгөх юм уу? Яа наач яг хутгалцсан л гэж орж ирээд байна. Хариулт бол уу. За. Хариулал авчи. Тий. Асуултаа сонсчоод хариулах үгүйг шийтгэх үү? Тэгээ штэ. Манай шинэхэн болон тавтай морил. Одоо ингээ хүрт иргэж. Гэр би ямар их бодож байна. Би энэ амар олон асуулт байгаа. Нэг шалгалт өгч байгаа шиг. За асуулт. Сайн хүнийхээ анхаарлыг татахын тулд хийж байсан хамгийн тэнэг үйлдэл чинь юу вэ? Бодъё л тоо. За энэ дөр шууд хариулах юм. Тийм. За хамгийн тэнэг гэхээр та мэдгүй.
Мэдхгүй Усан байсан юм байсан. Толгоогоор шалын мөргсөн. Шалын үргэсэн. Энэ би үнэхээр санахгүй байна. Нөгөө юу ч юм биш үү? Өө чи шүү чиний дараа би шүү юм шүү. Тэгж орилсон юм. Тий. За. За дараагийн асуулт. За миний хувьд бол яг нэг санахгүй байна. Миний хол Дандаа даагүй байсан. Хийгвэл юм хэлэхгүй болох юм шүү. Харин Би аим. Миний болохоор гайс сонсч байл би 3 нохотой зэрэг зодтолсон. Тэр 3 нохоо дүү нөх. хамгийн сүүлд хэний Instagram руу хайж орсон бэ? За даралж. Найзынхаа. Найз чинь. Манай ихтэй найз. Би хамгийн сайн найзынхаа Instagram руу орсон байна. Нөөник ийм рил яваацсахгүй нөөник хүмүүс чамайг хэр удаан дагж магдж байгааг нь харж болдог гэд. Тэгээд нөөник ямар зурган дээр чинь лайк таарсан хэдэн оноос хойш чамайг дагж байгаа энэ төр гэд. Тим имийг нь шалгаж үзгээд. Тэгээд орж харсан юм. За. Анхны үнсэлтийнхаа талаар ярих уу? Хүүхдийн зууд. Анхны үнсэлт 11 дугаар ангид ангийнхаа нэг ахтай үерхэд нэг сарын дараа үнсчихсэн баха. Тэгээ салцсан маргааш. Саксны талбайн голд. Үгүй. Яг яасан? Тэр момент нь юу байсан? Ядраа. Зүгээр үнсэл бэлдсэн шүү дээ. Үнсэлтэнд таалагддаг юм болоо залуу. Зүгээр үнсгэд бас таалагдахгүй гэж байгаа юм. Минийх бол 10 дугаар ангида параллел ангийнхаа охинд. Манай сургуулийн одоодох нэг нь. Зүгээр үнсэн юм уу эсвэл бол үргэлжлүүлсэн юм уу? Юу үргэх үү? Тэгээ үргэж чадсан. Яа чигроо. Зүгээр юу асуух вэ? Чи мэдж байгаа шүү дээ. Үдчихлээ. За энэ булан ахиж хизээч явахааргүй болсон. Одоо харьцаж байгаа хүн байгаа юу? Хайртай хүн байгаа юу? Араар тавьжсэн үү? Хүнтэй үерхэж явахдаа өөр хүнтэй жаах. Энд нэг ийм асуулт байна заа. Энд нэг ийм асуулт байна заа байж арай. Чаа чи бидгээс асууж Яг асуулт гээд. Яг одоо нууцхан шохорхож явдаг хүнийхээ нэрийг хэл. Шинийг хэлчихвэл манай найзууд бүгд надаас салах гээд байна. Байхгүй юм жоож. Тэгдэг. Бүгдийг биш нэг л балах байсан. Нэг л балга байсан. Яа, хэлэхгүй бол уух үлээ тий. Хэлэхгүй бол Тэг хинэх хэлэхээс ичээд ах чинь байхгүй л тий. Фантастикийн Одоо нөгөө нэг юунд ороод байгаа юу? Би асуулт бэлдсэн шүү дээ. Чи тэрнээс өгөлдөө. За ёо. Чи яг одоо үед зөө хүнээс ингээд чи сингл үү гэж ингээд асуухаа болцсон гинэ. Тэгэнгүүт чи яг ямар төрлийн сингл вэ гэх. Тэгэнгүүт энэ дотроо ингээд олон янз зөө. Ямар нэгэн байдлаар одоо situationship-д байгаа сингл. Хүнтэй харьцаж байгаас ингэ л. Тийм. Гэтэ тэр харилцаа нь ямар ч юм аль биесны болоогүй зүгээр ингээд нөхцөл байдлаас хамаарч зүгээр нэг уулздаг хүнтэй сингл. Эксэ мартаж чадаагүй байгаа сингл. Зүгээр ямар ч хүнтэй харьцахыг хүсгүй байгаа сингл. Одоо нэг зүрх сэтгэлийн шарах марах ч юм уу нэг ихтэй бусын юмнаа шалтгаалсан зүгээр харилцааг хүсгүй байгаа сингл. Нөгөөх нь болохоор стил зүгээр экстэйгээ уулздаг сингл гэж байгаа юм. Йоо, энэ хэцүү болсон. Тэгээд өөр нь юу байлаа? Бас нэг юм байсан ма тэр өдөр болгонд уулздаг сингл. За зүгээр өөрөө ямар ч аль төрлийн сингл вэ? Зүгээр амар олон хүнтэй харьцдаг. Гэхдээ би сингл. Юу юм бэ? Анхны арай мартаагүй сингл. Шин том. За. Зүгээр л ганц би болно шүү дээ. би хиний шараагүй тэгээ ганцаараа л гоё байна тий. Гэтэ яг ганцаараа сайхан амьдрна. Тэгээ анхны арай байхгүй байлаа гэд би бас тий. За одоо минийх энэ заяа. За энэ би одоо 3 ингээд алдартай хүмүүсийн нэр хэлэн тэр 3-ын зургийг бас заавал гаргах чараа заяа. Тэр нь ингээд сонгогдоо ингээд. Хамгийн сайн чаддаг зүйл байна. Хамгийн түрүүнд жүжигчин Нэжинээс асуухад би чамд 3 нэр өгье. За чи энэ 3-аас нөгөө нэг Kill Mary Kiss шүү дээ. Тэрийг шүү заяа. За. Жүжигчин Сумья Дорж. За. Жүжигчин Баярбат. За тэгээд жүжигчний сонирхолтой Дойд. Kill, Kiss, Mary. За нэг нь тэр гэрэл нь байна. Нэг нь үнсэх нь байна, нэг нь алах нь байна. За яж гараа. За энэ Баярбат гэдэг чинь фантастик. Фантастик Баярбат уснаас гарч ирдэг. Аха. Баярбатаа гэрэлчил та. Яваас. Тийм. Сумья ахыг өмсчүүл яа гэм бэл. Тэгээд Дойд гэсэн. Баярлаа. Баярлаа. За би тэгтээ олон хүмүүс бэлдээ гэж бодсон. Тэгтээ чадаагүй шүү. За. Дойдоос болохоор нэг л асуулт нөр. Би чамд 3 эмэгтэй дуучны нэр өгнө. За тэгээд нэгэнтээ дуу хийн, нэгийг нь ална, нэгэнтээ нь гэрлэнэ. Гэрлэнэ. Мисэм, Намоне, Бека. Бека галуулаа. Бека галаад үзээрэй. Амар сонголттой шүү дээ.
Нэгэнтийн дуу хийгээд нэгийг алаад одоо дуу хийхгүй л гэсэн үг л дээ одоо тэгэхэд нэгэнтээ нь одоо чамтай дуу хийхгүй гэхдээ хоёлаа гэрлээ гэх нь шүү дээ тий. Яа наач ямар юу гэн тий. Мисэм намоны Бека. Тэгэл тоглоом л юм чи. Нэг л хотлоо. Тэр гурал манай нэвтрүүлгийг үзэг гэж. Үзэн штэ. За тий. Би сториг л үзсэн. Хамт дуу хийх нь дуу хийнэ гэсэн Бека. тий. Бека. Тэгээд килн ямар хэцүү. Мисэм намны. Далхаас одоо явт. За килн намуу. Мэрин мисэм. За баярлалаа. Гэл явч дөө. Болцсон юм уу? Манай асуулт хариулт болон орцсон таа. Амар болон гэдээ Би нөгөө шинэ юм аа битээр хөгжүүлж штэ байж л та дөнгөж яаж сайн юм байгаа ч тийм. Хөгжүүл явуулсан шүү дээ. сайжрын штэ. Анхных бүх юм. За. За хэрвээ тэнгисийн эрэгт дөрүлээ ингээ орж байсан бол хамгийн ихний өдөр хэнийг хасах вэ? Таныг л хасах. Яах гэж юм ойлгомжтой асуулт асууд юм дээ пүү минь. За Чи өөрийгөө үргэлжил ийм байдалд оруулах юм. Яа. Намикудаа хораал миний. Тэгэл дараа нь. За дараад нэг нэгсэ дараагийн 7 хоногт нэг гэсэн. За би хасагдсан таагаар үлдсэн. Тэгэл бит хоёр шиг комбоц байгаа. Үгүй бит хоёр комбоц шүү дээ. бит хоёр хосоо болох гэж тэрээс ирсэн юм өөр уу? ихтэй байхгүйсэн шүү дээ. Тий, Шинэ эрэгтэйг оруулж Тэрээс өөр ирчээ. давгүй ихтэй байхгүйсэн. Тий, хөөе. Миний санаа заяа. Энэ нэвтрүүлгийг 260 градус эргүүл гэж 300. Яа, хоёр эмэгтэй хүү хосоо олоод 260 ингээ эргүүлж олж яана ингээд. Яг ингээ энэ ч ингээ 40 болсон. яагаад хоёр эмэгтэй хүү хосоо олоо гарч болохгүй гэж. Тэр энийг олох юм. Магадгүй Тийм. Олчих л даа. За битүүр санал эрэхтэй шүү дээ. Бит хоёр таярыг хассан шүү дээ. Амар үүсэл таяр хоёроо саналтай битүүрийн саналтай гэж бодоод Пүү байна. байж. Эхлээд би нэмээд хуруу нийлж байгаа чамаа. Харин Үгүй шүү дээ. үү тэгсэн шүү дээ. Го шүү. Ой хадаач тий яг грил амьдрал дээр ингэж байгаа байхгүй. Бит хоёр ингээ бид гурав ярьж байгаа таныг хасчих шүү дээ. Ярилцааг байсан хасч тэр үү. Тэнгүүд энэ хүн яг өөрийгөө би нэгэнтэй байх л юм ингээ бодчихж байгаа байхгүй юу? Яг тэнгүүд нь дараагийн Амар өөрсөнд амар итгэлэнэстэй. Би нэгтэй байхад юм байна. өөр ихтэй хүн байхгүй юм чи. No. Тэнгүүд бит хоёр No ханаа. нийлж хасаад тэгэд энд нэвтрүүлэгт байгаагүй шинэ хосууд гаргаж ирээд. Тэгэл болоо. За энэ Яах асуулт вэ байж. хүн нийлэмдэр. За энэ хасч. Яг өөр тийш явуулсан шүү. Энд ягаад чилээд идэм бол. За зөв чиг рүү явуулъя. За тэгээд хаяар үлдээ тэгээ харах юм байна те. За хүн үцэхгүй төгөлгөр нэг. Үй. Үнэ. Гэтэ ингэж байгаа шүү Би дээ. угийн гоё юм бодож ирсэн хээж чинь чи ста муухай юм. Би эхлээд төрүүл золоог хасаа тэгээд үлдчихэж байгаа. Тэгээд хоёулаа ингээ яваа юм аа. Одоо хойд ингээ гэж бодсон чи ямар муухай. Тэгтээ өөрөө тэгээд буруу асууж байгаа. Сонгох хэрхийг нь бид нарт өгчүүл чинь тий. Үгүй шүү дээ би. Хамтдаа одоо яг ярилцъя гэсэн чи амар Шотас ингэсэн. Хасан шүү дээ. Мэдээгүй ба. Дөнгөж асуултаа нэг асуусан. хоолой идэ сууж байгаа тийм. Гайс яар гоё надад. Нөө хасаа шиг үү. Юу ч мэдээгүй байж идэл гараа Тийм. ирчихсэн. Яг тийм болно шүү дээ. Хамгийн дэм насдах юм байна. Гэтэ тэнгисийн эрэгч бас сонирхолтой байлгаж чадчих шүү те. Ялцчихгүй. Тэр нөгөө юунд юу лээ? Хотын охин хөдөө нутагт дарагдаад байгаа гэж тооцоолоо гэж нас. Тэр тэгтээ сөрхөн болсон юм шүү. Өө тэрний тэр нэг охин би хайж байна. Нөгөө Хейж Чи- гэдэг үү? хайж Би байна. байсаар хад өөрөөхөө хайгаал. Хейж нэг хайж. Би 99 малтай би нэг мал нь олоо 1000 малтай. Би тэр охин хайж байгаа шүү. Тэгээ тэр охины инстаграмын Инстаграм мэдвэл доор бичээрэй. Тэр охин комент чи. Нөхөр чинь бэлэн байна. биш. Нэвтрүүлэх. Үгүй нөө өмнөх подкастууд дээр англио ах та найз үг хайж гэсэн болгоо. Үнээр найз үг хайгаад. Үнээр арга барж байгаа. Йоо би одоо тэр охинтой суух гал тэгээ шууд ингэ зарлаа байж. Яа байж болохгүй Би гэж. зүгээр нэвтрүүлэгтээ орхуулахад хөвчтэй охин байна гэж За. тэгсэн. За хэрвээ штэ. Далайн эрэг дээр ингээд эзгүй далайн эрэг дээр жижигхэн арал дээр хоёулахнаа үлднэ. Тэгээ тэндээ нэг 5-аас 10 жил болно гэх юм бол энийг сонгох бай. Яг дөрүүлээс ингээд сонгоод хоёр арал руу явна. Хоёр. Таныг сонгоо явчихдаг. Чи ялдаа засч байгаа юм тий. Окей. Тэгэл та хоёр үлдэн. Тэр Сонголтгүй. Халаагаа засч байгаа биш зүгээр. Энэ хоёр цаад болоод яах вэ?
Өмнө томчлогтой байна уу? Баасан томчлогтой байна. Чиг үлдээ. За тэгвэл биш дээ. Нэг арал нь махчин загастай. Нэг арал нь махчин шуутай. Тэгээд идэвхтэй өндөрч болохгүй нөө. За Мацсан заагсан юм Стайгийн уу? сонгоно. хоёул битэр шууруу явж байгаа. би шүү. Та яаж шуурын явчлаа. Та тэгтээ яг өөрөө шууг сонгох өснө үү? Үгүй. Загсаа сонгож шүү. Би л ганцаар шууруу явах юм л та. дээ. За тэгвэл нэг газар нь аимшиг хүмүүс байгаад байдаг болчих юу лээ. Аимшиг Silent хүмүүс. Hill. Silent Hill тийм. Нэг газар нь тийм баачкануудтай заяа. Ямар хүмүүс Нэг арал нь. Одоо сүнсчгүй юм та бовч итгэр Тийм. За Нөгөөтг нь болохоор яг юм сүнс сүгтэй. сүнс үг рүү нь явлаа. Хоёлаа гүйгүй хоёлаа нөгөө газар л. Та яагаад надад хамт явах гэдэг юм ямар хэцүү бэ? Угаасаа хоёлаа л байгаа. Хоёр Үлдсэн. сүнс рүү нь явъя. сүнсрүүн юм уу? Сүнсэн дээр. Өгсөн хүнээс бүү амьд хүнээс айддаг үг гэдэг. Ялч сүнсэн Тэр дээр бол байна. ингэ Алуурч Сүнс рүүгээ дөрүүлэн нэгтгэв. Тэгээд ингэж нэг юм айл хэрэглэх гэж. Эхнээс нэг салыг бодоогүй. Би салгацсан. 이 술자리 이렇게 깨끗하니까 어떤 자리든 다 이슬 참이슬 이슬 За өнөөдрийн та бүхэндээ ярих бид бүхний цоо шинэ хамтрагч та бүхний харж байгаа. Жинро байна. Та нар уцснаас шүү дээ. Ингээ хайдаа. Солонгосын бишээ бүр дэлхийн номер 1 сожу брэнд гэдэг хайдаа. Миний уцаг аваад. Яа, Жинрос гэж гэж гарч ирж Жинро гэж байна. Тийм ээ. Шууд гэж гарч ирж байна. Яа, тэгэхээр энэ нөгөө 1924 онд ер нь лаунч хийсэн их олон жилийн 1924 буюу түүхтэй одоо гэдгээр алдартай юм байна л да. 100 жил болж байгаа. Тэгээд энэ компани ч нөгөө нэг хайт шүү дээ. Хайт гэдэг пип шүү дээ. Тэр компани байхгүй. Тэгэхээр тэр хайт гэдэг пип нь байдаг. Тэгээ Kelly гэдэг пип сүүлд гаргаж ирсэн. Light beer. Өнөөдөр ярьж байгаа. За тэгээд бид бүхний мэдэх нөгөө Terra. Terra-г сүүлд нь бүгдээ ярина. Дараагийн дугаарууд дээр ярина. Өнөөдрийн бид бүхний ярих нь болохоор Jinro is back in Suju болон та бүхэн нөгөө нэг Kelly гэдэг энэ хүү хоёр пивийг ярьж байна. Тэгээ энэ хоёрыг өнөөдөр оролцуулж байгаа шалтгаан энэ хоёр хоорондоо хамгийн сайн цогцдог юм байна. Тийм ээ. Ерөөсөө сүүжүү хэлсэн юм шиг амтдаггүй. Тэгээд энэ нөгөө нэг back-л яах гэж гаргасан бэ гэхээр анх яг үйлдвэрлэхдээ ийм логотой байсан. Одоо шилтэй ийм дизайнтай байсан. Тэр утгаараа ингэж гаргаж ирээд бүр хамгийн ийм тунгалаг усаар ингэж хийгдсэн. Тийм одоо сөөжүү гэж гаргаж ирснээр аа. Манайхаараа таал юм байна тий. Энэ хэсгийг хасаар. Бэж хамгийн муу зүйлээ байлаа гинэ. Тэгэхээр тэр хамгийн тунгалаг одоо усны шүүдрээ бараг л шүүдрийн туслаар бий болсон ийм сөөж байгаа байхгүй. Тэгээд 100 жил болж байгаа ийм компани байгаа. Тэгээд өнөөдөр та бүхнийг KLP болон за Jinro сөөжгөрөө ялчин дараагийн дугаар дээр нөгөө Jimsтэй мэмстэйгээд ороод явна. Энэ бол ч айгүй гоё амт байна. Тэгээд KLP-тэй айгүй гоё тохирч байна. KLP нь болохоор ер нь баг окточ уусан боломжтой. Окточ арай нэг зөөлөнгөө уусан шүү дээ. Тэгэхээр 4.1 хэдтэй байсан байна. 4.5-тай ийм пип байгаа. Тэгсэн ер нь амт нь бол аюу гой зөөлөн санагдчихэв. Тийм байна. Лагер бир гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр нөгөө арай лайт биртэй ингэж ордог. За тэгээд нөгөө нэг амуу тариа үрээ болохоор Денмаркаас авдаг. Тэгээд Денмарк ч одоо пивнийхээ хувьд Солонгосоос магадгүй тодорхой хэмжээнд илүү байгаа шүү дээ. Үйлдвэрлэж ихснээсээ ч юм уу эсвэл түүхээсээ ч юм уу тэгэнгүүт тэндээс одоо хамгийн сайн сортны амуу тариа үрээ аваад тэгээд ингэж үйлдвэрлэдэг ийм түүхтэй ийм гоё брэнд байгаа. Тэгээд Kelly брэнд ч гэсэн Солонгостой одоо шилдэг 5 дотороо ч гэсэн ороод явж байгаа ийм брэнд юм байлээ. За Jinro сөөжүү маань болохоор дэлхийд номер 1 сөөжүү брэнд байгаа. Тэгээд та бүхэн ChatGPT гэсэн та бүхэн асуугаад үзээрэй. Дэлгүүрт ороод маш олон сөөжүү байгаа. Тэнгүүд бүгдээрээ Jinro гэдэг бичгийг харах юм байлээ. Яг энэ Jinro гэдэг энэ бичгтэй. Тэгэхээр Jinro гэдэг бичгтэй тэр сөөжөө бүгдээ авч уугаарай. Хамгийн одоо лаг хамгийн солонгосчуудын өөрсдийнх нь удаг сөөж юм байл шүү. А тэгээд нөгөө юм дэр нь штэ. Аюу тоглолт юм байл. Ми яа хэлэх гэжсэн. Яг нүүр царайгаар нь сүлийн жилүүдэд Аюу юм шиг зүтэй. Угаасаа аюу сүзи хоёр л ер нь алкохолны. Энд чинь нөгөө кинон дээр гарт юм биш. Энийг удам бил. Яг энэ дээр үеийнхээ сөөжөг. Би тэгтээ угаасаа цахир өнгө амд дуртай тэгэл ингээл харангуут зүг шууд нүдэнд бууж илээ. Тэг хүмүүс ер нь дээр үе юм буцаад амар дуртай болж илээ тий. Тэгээ бүгд дэлгүүрт ороод ялангуяа тэр жимстэй сөөжүүнүүд чинь нөгөө баах яг адилхан байгаа шүү дээ. Яалагдгүй шүү дээ. Тэнгүүд Jinro гэдэг бүгдээрээ бичгээ аваарай. Тэг хараарай. Аваарай гинэ. Тэгээ Jinro гэдэг бичгтээ сөөжүүг нь аваарай. Уцгаарай. Тэгээ чанартай амир гэлцгээ гол нь пив чи өөрөө яг энэ солонгосын пивнууд чинь мах шарж явахдаа идэж явахдаа хоол идэж явахдаа найзуудаараа тоглож явахдаа уухад амар гоё идэж штэ. Тэрнээс одоо бид нар чинь хаяа. Гол гарч тий. Уухаа угаад байдаг. Тийм пив биш. Сөөжүүний гоё нөгөө нэг юм зөөлөн баг градустай байдаг болохоор уухад ер нь аягүй хайтан санагдаад байдаг шүү дээ. Тэгээ юутайч гоё уус чинь тий. Тийм. Аягүй гоё уусч байна. Тэгээд Мэлхиний зурагтай юм байна. Мэлхийн байгаа ш нэрэ. За тэгээд KLP-ва бас сөөжүүтэйгээ ингэж хамт ууж болно. За зүгээр мах шарж байгаа ч гэсэн найзтайгаа ч гэсэн төрөний ярьсан шиг
ууж болно. Тохируулан хэрэглээрээ. Та бүхэн тохируулж Насанд хүрсэн хүн айдрах. Насан турсан бол хэрэгж болно. Манайх нэр анх удаа алкогол Харин бас тий. хамтарч ажиллаж Би байгаа. бүр шоконд орлоо ш. Алкоголгүй л Өмнөх дугаар үздэг юм байгаагүй юм та. Харин тий. Яагаад? За бат. Таагуурыг орсон нэрээс амар хүмтэй шүү. Silky Girl, Kelly, Jinro, за ногоон J. Бэлэг мэлхтэй тий. Амар бэлэг мэлхтэй амар дуу. Өмнөх дугаар дээр бэлэг байлуу. Байсан. Бэлэг бас. Ахуу бас бэлэггүй дугаар гэж Байсан. Байн. Бүр өмнө наа. За баярлалаа. Тэгээд бүгдээрээ сэдвээ үргэлжлүүлцгээе. За дараагийн. За одоо юу яах вэ? Тэгээ жоохон чэгэд гэж. За пүү асуу. Гой шараач. За. Жохо дутаад байна. Шардмаар л юм байна. За шарч л та. За пүү хэл. За гэхдээ энэ асуулт ихтэй өмнө явж исэн. Одоо баарнд ол залуучууд ордон шүү дээ. За би бол орж үзээгүй. Сайн мэдэхгүй байна. Тэгэхээр баарнд та нарын сонсч исэн хамгийн сонио үг зөө. За. Сонин үгнүүд хэлдэж шүү дээ. Төрөний одоо дойдын гудамжинд таарсан хүүхэн шиг, охин шиг ч юм уу. Залуучуудаас тийм одоо юмнууд ирдэг ч байж магадгүй бах. Тэгээд үргэлжлүүлээ даарнд гэж сонирхдаг. Баарнд одоо хамгийн гой сонсч исэн pick up line. Хамгийн гоё. Тийм. Гоёор ч юм ингээд за cute гэж бодсон нэг тийм pick up line байна уу? Наад зүгээр алин чалах нэр гэсэн. Тийм. 5 дотор л багтахаар орсон баг. Барлаа юу? Тийм. Нөө гэртээ найзуудад удаад өөрсдөө ингэждэг болохоор. Яг надад бол нэг баар нэг хүмүүс юм хэлж байгаа. Гэхдээ нэг эмэгтэй бол хэлж ирсэн. Яг сайхан ариун түүхтэй. Миний бүр ингээд зөөлөөжгүй эмэгтэй. Би үгүйс мэдэхгүй заяа. Яг мэдэхгүй эмэгтэй. Би бол танилцж байгаагүй зүгээр ингээд би бол ингээд зургийг харж байсан. Ер нь бол мэддэг эмэгтэй. Намайг амьдралдаа харж байгаа эмэгтэй. Анх удаа харахтаа яг хажуугаар өнгөртөө миний ингээд цээж ингээд ихэнгээ сайхан залуу шүү чи. Дэ доо би бас амар жоо юм. Амар юм байлаа. Гэтэ ер нь жоохон Амар эвгүй байлаа. Би чи ив ирүүл тэгээд тэр хүн хаваацсан те амар зориг орсон ч юм. Тэгээд би яг нэг яг эмэгтэй хүмүүсийн мэдрэмжийг аваад ингээл гэтэ Тийм ийм л мэдрэмж авдаг байх та эмэгтэй хүн гэж бодсон Нэг уу? юм халтлагад Кинт хүрсэн. ингээл би ингээд цоцсон аахгүй. Кинт ингээд зочиж харсан чи яг ингэж яваал ордоор явж чи сайхан залуу шүү гэл. Тэг ингүүтээ шууд гэл амар цаашаа ингээд шууд толгой шидэ явдаг байхгүй. Тэгээ Тэгээ би хойно ингээд яа ингээд чи өрн тэгэл хойно үлдчихэд ах юм тий. тий. Гэтэ шокрол ингээл үлдчихэд ах юм тий. Ялцчихөө. Эйгүн үлээ. дандаа ингэж сайхан гэж хэлүүлж бэлгийн дарамт хэлдэг ямар байна да. Гэхдээ өмнөх нь арчаагүй шүү дээ. Чаагүй гэж бодсон. Гэтэ эмэгтэй хүмүүс ингэж амар гоё хүмүүсийг ингэж урам өгч магтах тал дээр айгүй сайн тий. Ямар ч эрэгтэй эмэгтэй ямар ч хүн биш ингээ гоё шүү хөрх харагдчих шүү. Сайхан биш үү? Сайхан залуу шүү охин Эмэгтэйчүүд үү? шүү. Тий. Эрэгтэй хүнд үү? Ер нь хамаагүй хүмүүстэй хүмүүс. эмэгтэй хамаагүй тийм. айгуу гоё онж хэлдэг гинэ. Баар гэснээс хэрэгтэй. шинэ жил дээр тохиолжсэн нэг шинэ жил дээр За. хэрэгсний мартдаггүй шинэ жил байхгүй. Тэр юм нэг байгууллагуудын юм юунэтэй нэг юм нэгдсэн шинэ жил цаа юуг нь хэлээд яах вэ одоо яач мэдчихэж магадгүй. Ямар ч тийм шинэ жил заяа. Тэгээ тэр шинэ жил дээр хамгийн ихний болсон процесс нөгөө нэг ингээд багаар үзүүлбэр үзүүлдэг шүү дээ тий. Тэгээ үзүүлбэр үзүүлээд ингээд тайзан дээр би нөгөө хартал нэг бадаг мадгинч дуулж илөө ингээд дуулдсан шүү дээ угсаа нөгөө байгууллага болсон чинь ингээд яажсэн чинь нэг согтуу ах намайг тайзан юм намхан байсан. Тэгсэн чинь нэг согтуу ах ингээд урдуур ингээд ах нар байждээ шүү дээ шинэ жил дээр аль хэдийн тасарч масарсан. Тий, эхэлж яах. Эхэлж яах тасарсан. Тим ах ирээд шууд намайг ингээд заандаа зөө. Би ингээд микрофонтой дуулж байгаа шүү дээ тий. Дуулаад би ингээд заандуултаа ингээд буугаад зөө. Тэгээ микрофоноо тавиад ингээд яасан бэ ахаа гэсэн чи чамааг би ингээд яанмал ингээд шал согтуу намайг танихгүй тийм байхгүй би ч танихгүй. Уусаа тэр чинь ингээд танихгүй ингээд олон байгууллагуудын шимжлээсэн байхгүй. Тэгж эхлээд би заандагдаж буулгаад тэгээд тэрийг ч нэх юм бодоагүй угаасаа за аим согтуу ах нар байж лээдэг гэж бодод. Тэгээ байж байгаа л нөгөө бүжиглсэн байхгүй. Жохон болол нөгөө тарах төхөөл бүжиглээл ингээд байжсан чинь нэг ихш над руу ингээд амар хараал ингээд бүжиглээлсэн байхгүй. Тэгэл ингээд бүжиглээл тэгэл нэг юм оролцоо юм зумаараг нэг ингэж оруулж ирсэн ингээд тойрог болоод ингээд бүжиглсгээд нь шүү дээ тий. Тэгэл тэр юм дээр нь би ороод нөгөө өгч наагс амар ингээд гаргаж ирээл бүжиглээл тэгээ жоохон бүжиглжаал би ингээд салаал тэр чинь ингээд тэгэл байж байгаа л эргээл харсан чи хард ингээд хар зогсож чинь намайг харцаа хард ингээд бүжиглсэн зав бүжиглэлтэй чи чигээрээ тэгээ би ингээд харчаал ингээд тэгсэн наа ингээд бүжиглээл гэл ингээд хардаас ингээд ахгүй би чи ингээд энийгэл тэр чинь ингээд байгуулга төлөөлж явж байгаа шүү дээ би чинь энийгэл ингээд бүжиглээл байжсэн чи байж байгаа л ингээд харангууд ингээд хажууд байж ин амар ингээд Хашаач харсан. тэгэл байжсэн гинт ингээл бэлхүүснээс баг гэл хоёр талынаас тэлэнээс ингээд шууд нөгөө нэг шууд шууданаас бэч авч байгаа юм шиг ингээд орж ирээд ингээд наав ингээд татаж шахаж баг эргүүлээд заяа. Тэгээд
Ингээд ташаан дээр баг намайг тогтоосон байхаа зөө. Өргөд ингээ баг ташаан дээр тогтоогоц зөө. Тэг ингээ бүжиглээд зөө ингээд. Би тэг хүш юу аль ингээ бүжиглүүлээд би бүжиглэгдээд зөө. Тэг бүр яг ингэ юу илээ. Бачаатай шиг л юм. Үгүй аим тань тийм бачаатай баг. Тэг би яг тэр Терминатор бачаатай. Тэгээд нөгөө ихч мөр үнэхээр салахгүй зөө амар сонь. Тэгээд манай нэг найз тэр үед яг тий баар нь одоо юу бэлгийн дараа бүр serious болоод зөө. Баар биш тэр шинжил шүү дээ. Бүр үнэхээр serious болоод тэгээд сүүлдээ манай эмэгтэй найзаас аахгүй. Тэгээ манай эмэгтэй найз харж ирсэн аа. Ихч яагаад наач манай найз залуу шүү дээ гэдгсэн чинь тэгээ эртгэлэхгүй асуусан гэдэг. Тэгээ салаа явчихсан. Гэтэ уусаа жоох ингээд Чи эртгэлцээ юу ч ингэ цагаал. Би өөрхөн өргөө явж гисэн гээд амар өргөсөн ш наа бүр яг би ч тэр уусаа жим бахтай л гэсэн л да. Шууд ингээд яг тэлэнээс жим бахтай гэл гаргаж ирээд тийм. Хэдтэй байсан. 60 мартал. 65 өсрөл 65. Шид зэгч байсан. Баарных гэх юм бол бүр нэг юм амар тийм юу орж ирэхгүй байх. Зөөр сонирхолтой гэх юм бол бүр нэлээд олон жилийн өмнө одоо 5 6 жилийн өмнө нэг шоужсэн байхгүй. Тэгсэн тэр болохоор баар биш зүгээр амьд хөгжмийн юм байсан. Тэгэл ингээл байдсан чинь нэг хүн над дээр ирснэ. Мит ямар хөөрхөн амартай. Гэлтэхгүй. Би ч уус хамрандаа дуртай. Өө за баярлаа гэлтгсэн чинь чи клипэн тоглох уу? Хамраач одоолох гэсэн. Тэгэл болоо. Тэгээд тэнгуут нь би тоглосон юм. Өгөөд би тоглоом. За баярлаа гэдгийгсэн чинь. За яг хоо би чиний дугаарыг авчвал чи намайг буруугаар ойлгох л та. Гэтэ ахыхаа дугаарыг тэмдэглээд авчих дээ чи маргааш нь би нөгөө хамар байна гэд над руу чат бичээрэй гэд. Тэгээд тэнгуут нь зүгээр надад жоохон юм санагдаа би тэгээд тэр хүнтэй холбогдоогүй л дээ. Тэгтээ дугаарыг авсан. Зүгээр ингээ хадгалаад за хаа би тэмдэглэсэн шүү баяртай гэд авч иж салах гад тий. Тэгээд өгж иж салах гад. Тэгтээ ямар өөртөө итгэлтэй юм бэ тий. Гэтэ согт байхад хүн болгол өөртөө итгэл. Би ч өөртөө итгэлтэй наа. Сайн сүулт гэх юм бол тавтахад за энэ тавтахад тэгж юу гардаг байхгүй юу? Ерөөсөө шоуд нэгж төлөвлөөгүй байж байгаа. Тэгээд ажилласаа гарц нөгөө нэг таарсан нүүр мүрэж бодоогүй юм чим шоудах бэлтгэлгүй. Зүгээр ингээл яваад орчихгүй бараг болоод цамц юмцтэй. Тэгэл ингээл бүжиглээл ингээл байдсан чинь нэг залуу яалчуд төрөний ихчиг надтай баймаа ингээ харт толгороод байхгүй юу? Тэгэл энэ залуу надтай харцуулгараад байна да. Мэдээлэл гэж ингээд бодоол мэдээл ингээд бүжиглээл байдсан чинь яа ингээд амар төхөж ингээд ингэснэ. Чистэ хөөрхөн юм аа. Тэгээд тэнгуут нь за баярлаа гээл тэгэл над руу ингээд хараалцсахгүй тэгээ би за энэ чиний сонирхол биш энэ гэж одоо ер нь тэрээ солилцсон доо. Энд тэгтээ бас айгүй гоё боловсон өвч штэ. Энд ошууд тэр бол тийм харалт байх шүү дээ. Тэр ихч бол бүр ингээд эзэмдэлт. Чихэн гэдэг одоо мэдэрээ. Тэр ихч үнэхээр тэр ихчийг би гадна төрхийн төсөөлөх үү? Нүдэнд харагдж байгаагаараа хэлэх үү? За. Нэг тийм надархан өндөртэй, жоохон миралаг. Мүгөө. За. Боронхаа шөрмөслөг ихч байсан шүү дээ амич нэг. Шөрмөслөг болохоор өргөөд. Тийм бор шөрмөслөг. Түүх зүгээр эргүүлээд. Торхон хүмүүс амар шөрмөстэй байдаг тий. Ханаас нь ч гар мар юм шийдсэн гинэ. хөөхөн лээсээ. Энэ шийдсэн хөөхнүүд их таарж байна. Дойд тайзан дээрээс яг тэгж буулгаж ирсэн үү? Замд болч ч юм уу? Агүй. Охтууд ч юм уу? Би нэрээ даа. Охин гарч ирсэн мөрөө цаан ингэж байгаа. Миний хамгийн сонирхолтой перформанс түрүү жилийн Мартин амнэр ирсэн баха. Ямар юм бэ? Minted гэмт Ямар юм дуулахаар. Тэгээ Minted гэмт Мартин амнэр дуулахаар болчих. Тэгээд за гэд тэгээд авчаад очиод дуулах гэдэг байхгүй. Яг бэлтээлээс хамгаалагчтай нэг байхгүй. Тэгэл баахан эмэгтэй шүү дээ ингээл урд нь ингээ бүжигч мөчлцсэн. Тэгэл би гараал намайг зарлал. Тэгэл би шууд гараал. Нэг нөө уусны эмэгтэйч зориулсан хитэн нэг жоохон тийм эротик дуунууд гэдэг тэднийгаа яг нэг ихний нэг юм эхлээ бүжин гэдэг дуугаад бол. Биш эхлээ тэ эротик дуунууд болсон. Нэгийг дуулаад. Тайлгчийн хүүхдэнс ингээл бүр ингээл урд ингээл шавралтал ирж байна. Тэгэхээр за. Тэгээ хоёр дахь дан самб баадыг дуулаад. Дан самб баарыг л тэгж яхад дуулж явахдаа би ингээл эмгтэж гаргаж яриалаа өөртөө ингээл хад ингээ бүжгэлжээдсэн аахгүй тайсан дээр. Тайсан штэ минтэн тайсан амир юм жижиг штэ. Тэгээд бас гинт ингээл нэг 2 3 гар ингээл цээсэн дээр. Би яжал нэг юм сахи өмссөн. Тэгээ цээж нүцгэн. Тэгээ сахи өмссөн гинт 2 3 гар цээж ингээл явчихдаг аахгүй. Би нөгөө хүнтэй бүжгэлжсэн. Тэгэл гайхаал би ингэж хараад тэгэл дуулж байгаа л эргээл харсан миний сахнаас нэг их тэгэл золгаадаг аахгүй. Тэгээ би татагдаал ингээд стил ингээд дуулаад байгаа аахгүй. Стил ингээд дуулаад татагтаа яваал. Тэгэл тэгсэн чинь минтийнхаа өө наадгаа ингээд хамгаалагч нар гараад ингээд бариа шиг хүмүүс ороод штэ гэлээ тэгсэн юм шүү. Тэгэл чинь ингээд хамгаалагч нар ингээд урд яг ингээд урдуур ингээд зогсдог аахгүй. Гаргаараа барьцсан. Кино Яг намайг ингээд хамгаалаад байгаа. Яг нэг хамгаалагч над руу чек хийвэ.
Чаки гэдэг надад муу харц ингээ чимчгэцэн. ингээ барьж чаки ногш. Юу очоод ингээ би төдөө Монголд ингээ зогсож байгаа. Тэгээд чи би яг тэр залууг харчил. Хэл ийш хараад тэгээд тийчээс булгаас юм Би ч гоё залуу. Сайхан төрсөн миний буруу. Тэр перформанс аим гоё шээ. Тэгээд яг дотроо яг ингээд бид нар чи одоо нийтдээ хэдүүлсэн нэг 80-уулаа байсан юм уу да нэг 80 гаруй эмэгтэй ингээд урд яац. Тэгээд минь чи нэг жижигхан энэ юута Тасмастер шүү ингээд яг пик дүүрчиж байгаа байхгүй. Тэгээ тэр бол бас халуухан байсан шүү. Тэгээ олон эмэгтэйчдэг байрсан олон эмэгтэйч таад бүжгэлсэн. Тэгээд аим гоё бөөндөө хаппи. Тэгээд би ингээд тасны үзэлбэр үзүүлчихэд дууга дуулчаад ингээд буунгууд хинч надтай ингээд те зураг авахлын нийт хийхгүй тэгээд гоё шүү гэл ингээд надад гоё нэгдэж өгөөл те зам тавиал. Тэгвэл гоё шүү дээ. Nice. Гоё шүү. Одоо чам тайзмасан дээр бол бид гурав урд таална. Бид гурав тайч. Та тверк хийгээл. Энэ хоёр тайч чадлаа. Тэгээ бүх хүмүүс Шууд ингэ шидэж мээрээ. бүх хүмүүс шав сонсгоо бид гурыг хараад. Би тверк тайчтай ингээл нэг нүдээ аваад. Нөгөө бууцсан будгаас нэг нэгээр наваа. Энүүгээр. Энд уруулын будгаа аваад. Тэгсэн чинь нүд нь хоёр дахин жижигрээ л. Яа нөө хитрэйлээ. Ахаа тэд нар амар дээр. Нөгөө нэг сүүлд Рейни тоглолт болоход нэг шалталсан чинь нэг ваяр л болсон шүү. Тэр талаараа ярьж. Тий рейнти ингээд яг Тэгэл хөдөлгөөний Oh my god. Тийм Монгол артист ерөөсөө уулзах боломжгүй байсан. Гэхдээ зарим Монгол артистууд зураг дарцсан байсан. Гэтэ артист биш хүмүүс зөндөө зураг дарцсан байсан. Гэтэ бид нар тогоос яг нөө Тэгээ бохгүй шүү гэсэн махад очиод аруултаад хараад. Би бас бид нар нөгөө Монгол талаас гэдэг уран бүтээлч байгаа. Тэнгүүд яг бидний ингээд Монгол гэдэг нэр гарна шүү тий. Сквадтай хамгаалалттай. Тэгээ бид нар шугаас нэг ойртой гэж бодоагүй тий. Тухайны тий private орон зай байна тий. Тэгээ бас гоё энэ нэг тайзан дээр яг блүүгийн одоо лейблийн залуучууд болохоор өмнө нь нөгөө би тайсан дээр нь бас гарцсан байсан, блүүтэй хамт гарцсан байсан. Тэгэнгүүт блүү яг хоёр дахь намайг үзэнгүүтээ юу арай мэддэг. Тэгэнгүүт лейблийн залууч над дээр бөөндөө гар арилцаа зураг даруулаад. Baby one. Тэр хүн чинь бол үжээ ингээ Азад гарцсан дээр тэр гарцсан хүн байгаа. Би бол зүгээр Монголд байгаа гэдэг. I'm Mongolian Rain. Nice. You know me. Хамгаалах хамгаалдаг штэ. Do you want my six pack? Одоо чи хармаар байна. Дойд юу цэнгэлтэхэд хизээ нэгэн өдөр 30,000 хүнтэй тоглолтоо хийнэ гэж боддгоо. Тийм боддог. Одоогоор биш байхаа л гэж бод. Ер нь гэхдээ ер нь юу. Тийм ер нь энэ хүсдэн шүү дээ. Тоглолчин болоод тэгэл бороо ороод үзгэлээл. Тайзан дээр бид гурав хаана байх вэ? Тэгээд доорд шүү дээ. Фэн зон дээр шүү дээ. Бид гурав жоох урагшламаар л. VIP рүү. VIP ч хойшлж шүү дээ. Фэн зон ч хамгийн ортлог. Бид гурав нөгөө хашааныхаа голд нь ахаад нэг жим жижигхэн хашаа 3 хүн. Яг фэн зонд нь VIP тий. Фэн зоны VIP гэдэг ингээд. Тэгээ та гурав яг юу юм бэ гэж хамт аригдсан юм аа. Хамт кэли бас. Тий. Яг тэгж мөрөддөг. Энийг л уулта. Тэгж. Тэгэхэд л та нар рейнтэй. Келигээр ивент итгүүлээд амар тоглох юм шүү. Та болохоо. Ярьж явхад бүтнээ, санаж явхад бүтнээ. За, юунаас нэжийн төгөлсөд амар бүтээмэр хийж байгаа. Одоо нэжийнээс нөгөө хэх вар гэдэг шиг. Нэжийн амар бүтээмэр дүр юу вэ? Жилеттэй өстэй тэгэл. Тайзнаас. Үгүй. Тайзнаас киноноос нэг тайзнаас нэг. Яг миний яг чин хүсэл. За, асуултандаа л хариулъя те. Тайзан дээр мэдгүй би надад нэг тэгж хэлжээсээ сая хүсгэл рүү явж хат. Хүн дүрийг биш дүр хүнийг сонгодог гэд. Тийм болохоор би надад ирсэн дүрийг л сайн бүтээе гэж бодлоо. Түнээс нэг иймэрхүү төрлийн дүр дээр би тоглож үзсэнсэн би энэ дээр л өөрийгөө сорж үзмээр байна гэсэн. Амар муу эмхтэй байж үзье гэж би боддог. Би нэг юу ч мэдгүй байхдаа нэг ядам ахын клипийн тоглож байгаа байхгүй. Тэр үед ингээ амар муу эмхтэй байх хэрэгтэй байсан. Гэтэ би юус чадаагүй. Тэгээ одоо үзэхээрээ тэнцэнээс амар кринжлтэй. Би жаахан гэдэг өөрөө санаа зовоо тий. Тэгээд ийм юмыг л гой гаргаж чадчихвал надад бас боломж биш үү гэж харддаг. Чамд хамгийн их ирдэг нэг дүрийн санал юу вэ? Нэг хүмүүс нэг ийм харсан гэдэг юм шиг. Юу вэ? Би үнэхээр гайхдаг. Би надад аимшиг кино ирээдэг кино ирээ санал амар ирдэг. Яа, миний зүгээр кинонд явахгүй байгаа шалтгаан ердөө л энэ. Над дээр бас ирээдэг киноны санал ирээд. Яаж бидний ингэж хардیں۔ Тэгээ би педо юм болов гэж бодсон шүү дээ найруулагчтай. Юу гараад. Энэ найруулагчсаа та хоёрыг авах. За баярлалаа. Сэн басна гэдэг. Харин амарсан мэдээ би бас гайхав. Надад ирсэн ирээд киноноос. Үгүй чамд бол яг үгүй танд гэх юм болов уу гэж.
Танд бол яг байж болно. Дойдгоо Хэрвээ дээр алга киноны санал. Ирхэн зүйтэй Тийм байж. таалал ирхэн зүйтэй авах. Хоёр бол харвас baby face дээ. Их овоож оцсон юм байхгүй. Юусе Мөрөөрөө амьдрал юм жаа. гаргаж чадхааргүй байх чинь. Би яаж миний baby face яаж. Тэгээ сошиал ч гэсэн гаргадаг төрхөн те. Тэгэл гайхтгаа. Бас өөр нүдээр харж мараад идэв шүү байгаа юм. Хөөе дөрүлээ нэгэндээ дээт олж өгөө. Нэг найзаа санал болгоо заяа. Тэгээ тэр нь Яа надаа тэгж явах уу. ихрийн орд байна яах юм бэ? Өө ихрийн ордныхын яаж байгаа гээ амар сайн уу? Ингээд байхгүй юу? Уу яг уу ихрийн орд амар цагаан заяа амар хөргөлсөлтэй. Тийм үнэхээр цагаан. Манай хамгийн сайн дэдэг Босны байхгүй. хар юм аа. Үгүй гівчиг Гівчиг юу за хэл. яг нэрнгээс л 2 секундын хүмүүс. Үнэхээр Ахаа өөрчлөлт. чигшиг. Үнэхээр өөрчлөлт. Би хаяа тэгдэм юм. Юу ч ойлгоогүй юм тийм. Хаяа бас сууж байгаа тохиол байж нэг оюун санаа нь өөр газар. Гэсэн мэтлээ хүн яшиж байгаа. Оо. Аян чи тийм. За Зүгээрээ би ч гэсэн таних дээр тэгсэн. хизээ. Саялийн байр та дайж одоо агуу тооцч юм чи. Окей, сандоса. За За ихний ордны ханад юм. тийм. Гэтэ яг хөөрхи үнэн л дээ. Хувирж байгаа нь үнэн. Гэтэ хувирээд байгаа. Хувирсаар л байдаг. Зөв юм шүү. Зүгээр юм уу? Ихэр ихэртэйг бол бас гоё ах та тий. Зөв юм хаа. Хаач ихэр биш шүү дээ. Авш юм уу? Биш яа. Төрөө нь ихэр гэж чи ихэр гээд харна л ихэр юм байна. Агуу их биш биш. Энд юу юм? Жинлэр. Битэр хойлож байна. Би яс чинлээ. 3 жилээр. Тийм баха. За За зоолоо sorry найзаа. Үнэхээр хэцүү. Манай нэвтрүүлэг 3 явахаар. Окей. Тий. Бай. Одоо би нэг асууя. За. Одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүс За. мартчихлаа. Чи ихрийн орд юм бэ штэ өөрөө. Жинлэр амар адилхан шүү дээ эрэгтэй хүндээ. Тий. Амар сайн Ажил нь Ажлын юугаар айгу тийм. Гэтэ ордны юунд та бүр нэг тэгж итгэдэг үү? Би бол нэг бүр амар тийм юугаар Яг үнцлэгээр бол Гэхдээ тий, ер нь амьдралын шийдвэртэй нөлөөлөхгүй л дээ. Гэхдээ ерөөхдөө факт надад үнэн санагдаад байд. Ягаад тэгэхээр Угаас амьдралын байглаас шийдвэр- гаралтай зүйл учраас хүн угаасаа байгалийн бүтээл гэж би боддог. Шийдвэр гаргах чахт нэг орд. Тий, орохгүй л дээ. Дөр яг тухайн хүнийг яхад ийм орд юм уу? Тэгвэл нэг жоохон ийм Тэр хавцаа тий. Заавал л тэгж бодно. гэж зүгээр боддог гэж байна. Хүндэгтэй байгалийн л бүтээл юм шүү. Тий би тэгж бод. Тийм. Угсаал байгалийн бүтээл шүү. Тий. Тэгэл тэр орд чинь байгаль хамаатай шүү дээ. Чи яг байгалийн бүтээл гэж би боддог. Үгүй тэгж бодгүй хүмүүс байна. Бэлгүй тийм тий. Аа. Бага штий. Бурхны бүтээл. Бурхны юу? Ер нь л байна штий. За яа цаа залуусаа. Тэгэхээр энд янз бүрийн шашин бид нэр ингэх гэж оролдоог Тий. гэхдээ ер нь бол тоглосон. За. За, чиний асуулт юу юм бэ? За тэгээд бид бүхний энэ дугаар маань маш сайхан боллоо. Тэгээд хасагдах юм байхгүй. Бид нэр сайхан үнэнгээрээ та бүхэнтэйгээ хамт байлаа. Хамт үтсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бид бүхний хамтран ажиллах GJ Beauty Plus энэ удаагийн бид бүхний онцолж байгаа брэнд бол Silky-гийн орлоо. Та бүхэн Silky-гийн орлыг бүх одоо Монсын эмийн сангууд болон GJ Plus-ын бүх одоо салбаруудаар хүлээн авцгаарай. Тэгээд 13-аас дээш насны бүх охид эмэгтэйчүүдэд тохирсон үнэхээр сайхан одоо мейкапын зураг гэж ярих уу тийм мейкап зураг байгаа. Girl гэж байгаа учраас яг өсвөр насны хүүхдүүд авч хэрэглүүл бас. Тэгээд 13 үед юм байлээ ер нь. Тэгээ ер нь бүх насныхан гэсэн. Тийм бүх насныхан. Гэтэ нөгөө өсвөр насны хүүхдүүдэд яаж зөвлөдөг вэ гэхээр ямар нэгэн нөгөө нэг Харшил үүсэхгүй гэдгээрээ даваа хормор бахтай тий. Тийм тэгэхгүй нөгөө нэг бас хүүхдүүд мэдхгүй янз янзын бүтээгдэхүүн авч ирэглээ. Тэр нь яг одоо мэдгэдэггүй ч гэсэн жоохон одоо Йоо яг юу болоод ирэхээрээ тэр нь мэдрэгдэж би нэг арсныхаа амар чанга ярих уу. За. Би бүр билиснийхаар угаажсан шүү. Нүрээ. Ахаа. Цагаах Гэтэ тэр үгүй гэтэ тэр заяа хамгийн амар нь За sorry. жоохон байхтаач биш заяа. Нэг 18 9 байсан байхгүй юу. Тэгэд ихчиндээ ингээд нөгөө нэг нүрийн имийг хэрэглэхэд тэр үед надад өөр ингэсэн юм байхгүй. Тэгэжсэн чи ингээд нөгөө нэг плеснага юм жижигхэн савнд хийгээд тэгэд нөгөө нэг логогүй. Тэгээд мейкапынхаа бүтээгдэхүүн донд холцсон. Тэгээд би юу ч мэдэхгүй. Нөгөөдхийн мэдэхгүй ашигласан. Тий, тэгтээ хүмүүс тэнийг юм өндөр ин гэлжлээсэн л та. Тэгтээ би үнэхээр мэдээгүй зүй. Тэгэл нүүр ингээ 2 хоног амар болоод. юу яар. Тэгэл миний амьдрал ер нь тэгтээ сүрээгүй. Бас зузаан байсан байгаа байхгүй. Чи дараагийнх нь ингээд нөгөө нэг 5-оос захилсан байгаа байхгүй манайч. Ингээл арсан дээрээ түрхэл нэг хэдэн минутын дараа арчаад ингээд ус авдаг. Тэгэл би нөгөө нэг тухайн үед би амар сахал махалтай нүүрнийхээ арсыг авна гэл нүүрэн дээрээ түрхэл анаа би гэлч юу түрхсэн мэ чи наатахаа арилга гэл тэгэл 2 байна уу 3 минут болол арилгасан чинь нүүр ингээл улаахал 2 хоног гэрээс. Юу хийснээр? Тэр нөө одоо өсний Амар буужуулалттай хүчилтэй. хосыг нүүрэн дээрээ түрхүүлж болохгүй нүүрэн дээрээ түрхүүлж байгаа байхгүй юу?
Тэгээ тэр чи таабагоос гэхэр ямар л хэрэгтэй юм бэ гэж тий. Тэгэл сүрж ирсэн юм да. Тэгэхээр та нар тэгж болохгүй ийм найдвартай тий. Чаатай зүйлээс юм хэрэгтэй. За тэгээд онлайн шопоос нь бүдэр авцгаарай GJ Box юм. За тэгээд дээрэс нь манай дараагийн хамтрагч Ногоон JD-ийнх юм байна. Тийм Ногоон JD-ийнхаа бүдэр Oxford-ийн одоо foundation хөтөлбөртөө заавал хамрагдаараа 12 дугаар анги өгөхөд 11 дугаар анги өгөхөд 10 дугаар анги өгөх заавал одоо бодож байгаараа иргэн тойрныхоо яг өсвөр насны төгсөж байгаа одоо найзуудтай хүүхдүүдтэй дүүнэртэй заавал хэлээд өгөөрэй. Тэгээд энэ жил бүгдээрээ энэ одоо 3 эсэлт авна гэдэг чинь гоё байхгүй. Жилийн 3 эсэлт авна гэдэг чинь аягүй. Тэгэхээр энэ эсэлтүүдэд бүгдээрээ хамрагдцаар. За тэгээд хамгийн сүүлийнх нь манай Jinro байна. Дэлхийн номер 1 soju брэнд. Тэгээд Kelly Beef-тэй хамгийн сайн зогтсон. Kelly Beef ч гэсэн үнэхээр гоё юм байна. Тэгээд cheers guys. Тэгэхээр гоё подкаст боллоо. Тэгээд хоёр зочиндоо маш их баярлалаа. Дойцтой дахин ирсэн маш их баярлалаа. Үнэхээр гоё баярлалаа. Яавал хоёртой ирэхгүй баярлалаа. Одоо ингэж танлаа. Тийм. Тэгээд авахтаа маш их баярлалаа. Тэгээд урлагийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд бас зоол найзтай баярлалаа. Тэгээд та бүхэн манай отхон дуулыг дахин харамаар байх юм бол нэг гэдэг комментиг энд оруултайгээрэй. Нэг. За та бүхэн манай дойдыг дэмжиж явах. Намайг мэдээ. Одоо болно шүү дээ. Одоо болно. Гэтэ гоё юм шүү. Ярих юм дуусаагүй бас тий. Дуусаагүй. Зүгж эхэлжсэн чи дуусчлаа гэсэн. Дойдыг дэмжиж явах юм бол дахин 2 гэдэг дугаарыг та бүхэндээ та бүхэн үлдээгээрэй. За тэгээд зол бол одоо дэмжлэгийн утас байхгүй. Одоо та нар өсөөсөө намайг харна юм. Би нэг юм асууя. Одоо celebrity crush байгаа юу? Хин штэ. Жүжигчин үү? Монголоос хийж болно. Ер нь ямар ч хийж болно. За Монголоос гэж За Монголоос гэж. Миний Монголоос бүр бэлэн шууд хэлэн зав. Миний номер 1 celebrity crush бол Rocket Bay. Яа, хоёул үзэлцэхгүй. Чи хин хаам. Юу? Sorry. Үгүй өө, болооч. Нэг хүний төлөө та хоёр үзэх. Үгүй би одоо юмнаас санагдчихлаа. Tweet-эл үзэх гээд байгаа юм болов л гэж бодлоо шүү дээ. За минийх болохоор мэдгүй нэ Монголоос яг celebrity crush байхгүй юм байна. Яг crush боддог хүн надад нэрээ байна. Минийх бүжигч. Тийм нэрээ бас тийм байж болох. Чи сэртмаагч жүжигтэй анх цагаа ягч гэл төндөө гоё байгаа шүү дээ. Гэхдээ миний бүжигч. Биш би пүү санал болгож байгаа. Бүжигч. За ингээ хоёр адилхан бол. Ер нь л нэг дэвүр дор орох гээд байгаа юм шүү дээ. Тэгээ дөрүл амар сони ингээ зөгцсөн маа. Угаасаа жинлүүр ихэр. Тоор ингээ цаан бодвол гүмсч. Тийм биш. Бүр яг юм адилхан. Тийм шүү дээ. За дөрүлээ үргэлжлүүлэх юм байна. Гаалгаал. За тэгээ бид түрүү дахин харахыг хүсэх юм бол та бүхэн лайка дараад, subscribe-саа дараад, subscribe хийгээд Сабад авчихаа. Хийж чадахгүй зүгээр сабаа. сабардаад өгөөрэй. Сапр. Тэг комент хийжээд. Комент бичээд тэгээд бичлэгээ одоо шеэрлт юм яа тийм. Тэгээ үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Манай үзэгчид маань маш үнэнч олон жил үзэж байгаа. Тэгээ айгүй хөөрхөн хүмүүс байдаг. Тэгээд тийм би бас байдаг шүү. Байдаг уу? Манай төмс комьюнитэд байдаг үү те? Хөөрхөн байна. Хөөрхөн байна. Манай төмс комьюнитийн үнэхээр хөөрхөн шүү. Тэгээд та бүхэндээ дараагийн дугаараар бид иргэн уулзцгаая. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Алт мөнгө их болоорой. За бэлгээ өгнээрээ. За манай Ногоон JD-с маань танилцуулгатай тэгээд нэг сайхан даун торч хүний амьдрал амар хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд төрөөнийхөө бэлгийг авсан тий $250 apply хийж байгаа. Ой ягсан гээ за баярлалаа ёо. Тэгээ би за тултаа баярлалаа. Ийм их юм байна. Тий дүүр юм байгаа шүү нэрээ. Та тэгээд давхцсан байвал ингээд солилцоод авчаарай. Баярлалаа. Дойдтойгоо сайхны бэлэг авахгүй sorry. Зүгээр надад энэ биш үү. Тэгээ би нөгөө green chat гэ боловсролын төв ороод ирсэн. Тэгээ нэг юм хэлжээ. Би боловсролын төв гэсэн шүү дээ. Яасан. Одоо энэ ч юу лээ 25-аас 35 насны үзэж байгаа лөө. Тий. Тэнгүүд бидний дүүнер ерөнхийдөө дэлхийд өрсөлдөхөд өөрсдөө амар юм сул дорой гэж үзнэ юм бэлээ. Биш юм бэлээ. Бид нэр дэлхийд баг эн тэнцүү явж байгаа гэдгийг одоо дүүнертэй хэлээрээ тэгээд тэр дүүнерт одоо тэ бидний дүүнер ирээдүйд ингээд тэ Монголыг төлөөлөд амьдрах хүмүүс учраас тэднэрт итгэл найдрыг өгж байгаарай. Ийм гоё боловсролын хөтөлбөр гарсан байна. Тэгэхээр зэрэг дүүнерээ сайн дэмжээрэй гэж хэлсэн та. За баярлалаа. Боловсрол гэж хэлж байгаа. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн Баярлалаа.